Хүчирхэг гэдэг асуулт чинь эргээд бас их өрөөсгөл юм шиг. Тэгээд нэг хүчтэй булчинтай их шүүд байхыг хэлэхгүй шүү дээ. Эсвэргээр нь одоо илүү инэрэнгүй байгаа удирдагчид хүчирхэг байгаа удирдагчаас илүү байна гэдгийг судалгаагаар нотолчод байна. Тэр аз жаргалынхаа их булгийг олж авсан хүн аз жаргалтай сая ингээд хүчирхэг юм шиг харагддаг. Эргээд харахад тэр аав ээж маань явсан зам тэгээд аав маань нас орсон тэгээд нэгтэй хүн тэр одоо ингээд маш зоригтой бүсгүй яаж тэр 15 настай охин нь Америкт ингээд мэдээ анил явуулж исэн. Уйлахгүй эргээд харахгүй тийм ирэх биш өсгсөн. Тэр байдлаас гайхамшигтай шүү дээ, тий. Тэгээд хялбар аргаар гяс хөрөнгөчих тийм юмны оронд юу ч тохиолж исэн тэр нь чамаас ингээд суглааж авч чадахгүй болтлоо. Тэр нь одоо чамд байн байж ах. Тэрийг улам хурцлаад явж ах. Тийм одоо хоббигоо даасан иймэрхүү чадварт болчих хэрэгтэй юм шиг. Хоёлаа бага насныхаа нь Монгол дахь дурсамжаас нь ахуулаад Америк явсан хүртэл тэр түүхээс нэхлээд ярьцлаа. За багада манайх 3 дугаар сургуулийн хажуудлын нэг карманы байранд байдаг гэсэн. Тэгээ манай аав болохоор математикч маань сургуулийн захирал хүн байсан. Тухайд хамгийн анхны залуухан захирлуудын нэг болжсэн. Сургуулиуд төсөөл шууд одоо сургуулиуд дээр дах захирал болж ажиллаж байсан. Ээж маань болохоор геологч мэргэжилтэй. Тухайд бас барилгын зургийн институт гэж байдаг гэсэн. Тэрэн дээр лабораторийн эрхлэгчээр ажилладаг. Тэгээд ажил мэргэжилтэй маш үнэлэгддэг юм хүн байсан. Байгаа. Тухайхийн амьдрал нь болохоор мэдээж одоо нөгөө 80-аад онд чинь шилжиж амжаагүй нийгэм хэвээрээ те тухайн коммунист нам одоо нэлээд тийм одоо бидний ойлголтны төвшнгөөс одоо нэг тийм шал ондоо нийгэмд тухайд амьдарч ирсэн юм байна. Тэгээд би доороо нэгдвэтэй 6 насны зөрүүтэй. Тэгээд харамсалтай дүү маань 2 наснда өчн тусаад тэгээд дүүгээ асардаг байдлаар ер нь бол бага нас маань ингэж өнгөрсөн. Ерөнхийдөө тэгэл багада хамгийн чухал зүйл гэвэл одоо нөгөө хариуцлага яг их мэдэрч өссөн. Тэгэл ээж аав хоёр хоёулаа завгүй болохоор дүүгээ асарч гэртээ үлдэнэ. Тэгээд дүүгээ асархаас гадна мэдээж нөгөө сургуулийн захирлын хүүхэд болохоор онцрохгүй болохгүй нэр нүр гээл. Тэгээ өөрөө бас олон төрлийн юмд хоббитэй. Хөгжимдаар нь дуудуулна. Тэгээд энэ нөгөө пианерын төрөл бүрийн одоо нөгөө нэг хоббигоороо элсэж суралцах боломжтой тийм их одоо юу нэг дугуулангууд байдаг байсан пианерын артанд. Тэгээд цаг хугацааг маш их ашигладаг л тэгээд одоо ажлыг эхлүүл дуустал хийх тийм хүмүүжлийг бол аав ээжээс авсан. Тийм бага насны дундуур л одоо өссөн дөө. Тэгээд ер нь бол аав маань зургийн мөлөгч байсан болохоор бид хоёрт бол маш их одоо юм сурахад хурдан сурахад их нөлөөтэй тоо их хурдан заадаг. Дүүг маань сайн асардаг. Ээж маань болохоор бас тийм ирч хүчтэй гоё хоол тоорт хийдэг. Тэг яа маань ч гэсэн аюу сайхан цовин хийдэг. Би санддаг. Тэгээд орж ирэл ерөөсө бүгд ажилласаг. Тэгэл янз бүрийн сайхан шалаа аваачаал гоё хоол хийгээл цовин хийгээл ээж ирэхэд бүгдөө жин тан гээл сайхан байцгааж идэг. Тэг яг дүүгийн маань тэр хүнд өчн тусаад ээж аав хоёр маань ингээл уулзрахгүй тэр үед бол Монгол улсын тэр нийгмийн эдийн засгийн шилжилт бол өрнөсөн. Тэгээд одоо чөлөөт цацалд шилжих тэр үед зарим гэр бүлүүд бол тэрийг одоо opportunity гэж хараад тийм ээ. Зарим нь одоо ингээд яхаа мэдгүй юм байдалд орж исэн. Тэр үед бол ээж маань анх математик группийг үүсгэн байгуулж исэн. Тэгээ аав маань ерөнхийдөө бол ингээд ар гэртээ илүү дүүгийн маань өвчин бол аавын маань сэтгэл санааны одоо тохойд одоо гутраллаасан байх гэж би боддیں۔ Тэрэн дэх нөлөөлсөн. Тэгээд харамсалтайгаар аав маань өвд болоод. Тэгээд би 13 туудаа байлаа да. Ерөнхийдөө тэр пианерын ордон гэж байдаг гэсэн шүү дээ. Одоо хүүхдийн ордон. Тэнд дугууланд явж байхдаа нэг Америк улаан цагаанлан маань нийгэмлэгийн хүрээгээр ирж англи хэл заадаг байсан. Тэр багштай танилцаж найз нөхөд болоод тэгээд аавгаа алдсан одоо өсвөр насны охин чинь мэдээж нөгөө юм болгонд л одоо ингээд ууртай тий хүн болгоныг буруутгах гэсэн нэг тийм хандлагатай байхыг ээж маань бас ажигласан юм шиг ба. За тэгээ энэ нөхөр ер нь ингээд баг өөрөө ингээд хүссэн зүйлээ хийгээд явах нь бас хэрэгтэй ч байж магадгүй. Нөгөө талаар бас ингээд бидний энэ хүнд хэцүү цаг үед бас нэгэн ч гэсэн гадагшаа гарч одоо ингээд эрдэм ном сурч ирээд эргэж биднэрт илүү одоо хэмжээгээр туслах
аюултай сайн байх гэж хараад тэгж мен зоригтой тэр гадагшаа явах санааг дэмжиж хөөцөлдөж оюутан солилцооны програм гэж байдаг шүү дээ. Тэрүүгээр одоо анх 15 даад Америк явчихсан. Тухайд 11-р сургуульд сурч байсан. За одоогийн нөхөртөө тухайд нэг анги байсан. Алтнаар хоёр 11-р сургуулийн 10 жилд нэг анги байсан. Тэгээд 8 дугаар ангиасаа ч юм уу явсан юм байна. Тий. Тэгээд Элизабетээр яг муухай би чинь тухайд дөнгөж англи хэл сурч ирсэн болохоор нэг муухай англи хэлээр ойлголцоол. За Калифорни явах юм байна. Сан Франциско явах юм байна. Сан Франциско гэдэг хот явах юм байна. Би ч одоо бараг хөдөө муухай явдаг хүүхдээсэн. Тэгээд анх удаа гадагшаа явж үзсэн. Тэгсэн чинь нөгөө нэг host family гэдэг нэг айл болох хэрэгтэй байдаг. Тэгээд тэр богино хугацаанд бид тээр бол айл болж чадаагүй. Лиса яасан бэ гэхээр өөрийнх нь гэрт намайг ерөнхийдөө манад очиад амжирч манай аав ээжээр асуудалгүй энэ төргээл уул нь бол тэгж тохирсон. Тэгээд тэгсэн чинь тэрийг сайн ойлгуулаагүй юм шиг байна. Аав ээж хоёр та. Аав ээж хоёр нь болохоор тэнд нэг хоёр сайхан хос байдаг. Тэгээд дөнгөж саяхан л одоо Лисаг ингээд улаан цаалганы нэг програмд явуулсан. Тэрний доотлын дүүг бас ингээд их сургуульд нь явуулсан. Хоёулаа яг нөгөө empty nester болоод яг сайхан амьдарчсэн чинь дахиад нэг өсвөр насны хүүхэд хаа байсан Монголоос ингээд англи хэлж байхгүй ийм хүүхд төрөөд ирэхээр тэр хоёрт мэдээж айгүй том шок болсон л ба. Тий. Тэгээд яг би сандын анх явхад бол надад тэр оюутан солилцооны програмын төлбөргээд $5,000 хэрэгтэй болоод ээж маань дөнгөж Монгол Мед группийг байгуулж аваад офис тавилга авсан байхад нь тэр мөнгө хэрэгтэй болоод буцаж нөгөө тавилгаа зарж иж тэр мөнгийг надад гаргаж өгөөд тэгээд хэл том хариуцлагыг өөрч явж гин л гэж би ойлгосон л доо. Тэгээд надад ингээд итгээд тэгээд ингээд зоригжуулаад одоо ингээд хүүхдүүд чинь онгоцны бодол дээр ингээд баяртай гэж хэлэхэд бас эмэгтэй ч эрэгтэй ч бас ингээд сонирн болдсон шүү дээ. Одоо гэрээ орхиод би эргэж чараагүй баг тэгээд шууд онгоцнондоо суугаад ерөөсөө маш том ингээд зорилго тээцэн. Тэгээд яха мэдээж гэр орноос санана. Тэгээд нэг их тэгэл уйлаад шантраал сэтгэлээр унаад байгаагүй харин ч маш сонирхолтой. Энэ одоо дэлхийн ертөнцийн нөгөө бүрд юу вэ? Хөгжил дэвшил гэж юу вэ тийм? Англи хэл гэж яаж одоо ийм мундаг болцоог олгох тийм хэл байдгийг. Тэгэл одоо шууд хэлний бэлтгэл байхгүйгээр 10 жилийн сургуульд жирийн ангид тэгэл оногдол очсон. Тэгэл баахан Америк хүүхдүүдийн дунд пад гэж ороод Америк айлд шууд хүүхдээр нь очиод суцсан. Тэгэл дээр аав хоёр тухайд ярилцал том мөрөндөө ингээл том дуурал бас аав нэлээд дургүй байгаа болтой. Тий тэгээд одоо би тэнд очсон ингээл юу ч гэсэн чамдана задлахгүй за ер нь боцож магтдаг юм шиг биш үү. Энэ аль биш бол одоо яана тий одоо ямар айлд очих юм бол доо гэж бодвол лисе одоо айлтай хэлээгүй багтаа гэж бас тэр хүн дэндээ бас бодол сууж исэн чинь за ямар ч гэсэн намайг байлгахаар болсон юм шиг байна. Гэтэл одоо нэг мэдрэмж байгаа шүү дээ. Жохон хөвгөд за энэ аав нь л нэг жохон яагаад тах шиг байна да гэл. Тэгээд тохойд би өөрөө нэг аавгаа сайхан тохойд алдсан байсан учраас аавд нь бас яаж ингэж ойлгох уу гэж бодоод муухай англи хэлээр хэлэхгүй юу. Би ингэж сайхан аавгаа алдсан юм аа. Тийм. Одоо надад 1 жил ингэж байх аав хэрэгтэй. Тэгээд чи тэр нь байна. Гэт би айгүй ихтэлтэй нөгөө хүнд чинь шууд ажлын даалгаал. Тэгээд би одоо ингэ англи хэл сурчаад явах юм аа. Тэгээд та нарт айгүй баярлж байна. Тэгээд одоо чи миний аав байх болно. Гэл амар ихтэлтэй байсан чинь нөгөөд чи ерөөсөл ингэ айгүй цочоол тэр үүргээ айгүй ухамсарлал. Тэрнээс шал ондоо болоод ерөөсөө ингэ намайг байнга сургууль төрүүлж аваад би ч тэр англи хэлийг маш урдан сураал. Тэгээд яг өөрсдийнх нь хүмүүсээс илүү тийм нөгөө дүн энэ төр авчрал нөгөө 11-ээс авсан учраас математик суур Америк хүмүүсийн дундаж төвшнийг бодвол хамаагүй илүү байгаа юм л та. Тэгээд нөгөө 4.0 GPA гэл нөгөө дүн ингээд нөгөө дан онц аваад ирэхээр нөгөө аав хоёрын нөгөө бахархаар сэтгэл аяг төрөөл. Тэгэл мэдээж дээрээс нь гэр орон цэвэрлэх хоол хийх, Монгол хоол хийж амсуулах юм тэр гээл тэр бүгдийг чинь нөгөө Монгол хүмүүс бид нар бүгдөө л гарцсан байдаг шүү дээ. Бууд суушир хийж амсуулаад манад ингээд Монголоос ингээд оюутан ирсэн. Тэгээ ингээд тэр маань ингээд тоон сайн англи хэлийг 2 сард ингээд бүрэн төгс сураад одоо ингээд ийм юуны олимпиадын дугууланд ингээд ингэж яагаад тэгэл ингээд тэр хавь орын автобусны жолооч молооч тэр шуудан зөөгч мөгч хөршүүд бүгдэнд нь ингээд өдөр болгон ярьж байдаг. Бахархаад ингээд тавчиг ингээд автаад тэгээд нөгөө автобусны жолооч нөгөө насаа гэл
Тэгээ бүх хуршууд миний ингээд нөгөө ханаас ирсэн яасан. Нөгөө Монголоос ирсэн нөгөө Ларигийн охин гэж. Тэгээ ерөөсөө ингээд тэр хавийн тэр тосгон бол бүгд ингээд нам мэддэг болсон. Тэгээ 16 хүрлээ. Миний төрсөн өдрийг Лариши заяа. Ялангуяа ээж нь аягүй хөөрхөн тэмдэглэж өгвөл манай ангийнхныг урайл тухай тэр сургуульд оюутсан салцны програмаас олон улсаас аягүй олон оюутнууд ирсэн байсан. Бүгдийг урайл. Тэгэл тэнд байхдаа одоо ингээд танилцсан найзууд маань одоо хүртэл ингээд насан туршийн маань найзууд болж үлдсэн байдаг. Яаж хийж байгаа л ингээд ойлголцчихдаг. Бүгд англи хэлгүй байсан хүүхдүүд өрөөс нь дуугаа олцгоогаал. Тэгээд жилийн дараа би тэр програмыг дуусгаад Бостонд дахиад нэг тийм програмаар Бостонд л явсан. Harvard-ийн бэлтгэл high school гэдэг. Тэр хоёр өгшөн одоо нэг нь 75-тай, тэгээ нөгөөдг нь бараг 80 хүрч байна уу? Тий, тэгээд дайманд орж исэн ээж нь цэвлэгч, аав нь байлдагч энэ төр байсан. Тий, тэгээд бас нөгөө сахарын хүчинтэй болохоор бас байнгын асаргаа шаарддаг тийм байсан. Тухайд нь тэгээд би бас нэлээд удаа амьд нь орж исэн. Тий. Тэгээ дүү асраас сурсан хүн чинь ингээд хүн асрахад айгүй төвөггүй асарч байгаа юм л да. Тий. Тэгээд яг мөнгө олоход бас тэгээд энэ 14 сургуулийн нөгөө математикийн боловсрол маш их нөлөөлсөн. Тэр хавийнхаа айлуудын хүүхдүүдэд тоо зааж авна. Babysitter-ээс гадна. Тэгэхээр надад нөгөө зүгээр нэг цагийн 10-20 доллараас гадна нөгөө багшийн хөлс нэмээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр айлын хүүхд арахаас гадна гэрийн даалгаврын хамт тэгээ дээрэс нь тооны боловсрол дээр нь харж өгöd ингээд явж байхад бол хөөхөн карманы мөнгө толчж байгаа байхгүй. Тий, тэгээд Ларисэзээр дээр нь намайг хангалттай хоол хүнс бүх юмар ингээд хангаад өчнө. Гэтэл айлд байж байгаа юм чинь мэдээж одоо тий яг гэрте байгаа юм шиг байхгүй шүү дээ. Тий, тэгээд зундаа гэрте ирнэ. Тэгээд зундаа гэрте ирэхэд ирэх болгонд минь гэрн маань тэр хэмжээгээр жижигэрсэн юм шиг санагддаг тий. Бид нэр ингээд гадаад явж орчлон дэлхий ямар том ууж юм бэ гэж бодоод эргээд ирэхэд Монгол маань айгүй жижиг. Гэр маань бүр жижиг. Ээж маань бүр ингээд нэг жижиг юм шиг ингээд санагддаг мөртлөө. Тэгээ тэрэн шиг дотн юм байдгүй. Тэрэн шиг одоо гайхамшигтай орон зай гэж байдгүй бидэрдээ штэ. Гаднаас ирэхэд тэгэл буцаал Монгол одоо гэр ах удаа тасаал ингээд цоныг өнгөрөөдөг байсан. Тийм. За тэгээд ерөнхийдөө дунд сургуулаа төгслөө. Дунд сургууль маань нөгөө нэг дан охтын католик шашны тийм сургууль гэсэн. Тийм. Гэхдээ нэг тийм шашин гэхээсээ илүү одоо нөгөө sisterhood гэдэг дээ шүү дээ. Одоо эмэгтэйчүүдтэйгээ илүү дэмжиж явдаг. Менторууд нь дандаа нөгөө багш нар байдаг. Эмэгтэй багш нар, эмэгтэй наан, эмэгтэй нөгөө гэлэмаанууд байдаг. Тэгээд тэднэртэйгээ айгу татна байдаг. Тэгээд нэг sister байсан. Одоо нөгөө монголоор одоо гэлэмаа гэх үү тий. Тийм. Католик шашны. Тэгээд тэр ихчтэй нэлээд батн нэм гүн ухааны философийн ингээд харилцаатай. Тэгэл хаяа нэг ингээд алхаж явж байгаа л ингээд айгу гүнзгий юм ярина. Тэгэл ярьж хат ерөөсөө тэгэл энэ аль шашинд тийм биений энерги сэтгэл байгалаас цаанаасаа ингээд заягдсан байт юм. Хүн одоо ингээд биеиндээ туслах тусам тэрнээс одоо алж байгаа л авдаг. Тэгжиж бас ингээд амьдралынхаа утга учирыг бас олж авдаг. Гэдэг санааг ерөөсөө тэр эртнээс л бас олгодог байсан юм байна. Одоо ингээд ирээд одоо шал ондоо харин шашин шүү дээ. Тэгээд тийм илүү хүнлэг болгодог тийм боловсрал, сэтгэлийн боловсрал гэж хэлэх үү дээ. Солгод юм байна гэж анзаарсан. Тэгээд Америкт high school-д төгсөөд байх хооронд яг 10 жилийнхэн Монголынхон найзуудтай бол холбоотой байгаа юм л та. Тэгэл алтнаар маань тухайд бас 10 жилээ төгсөөл Монгол их сургуульда 2 бакалавр хийгээд тэгээд магистр доктороо Флоридагийн их сургуульд хийхээр явж байгаа сонссон. Тэгээд ер нь алсын харилцаатай л байгаа шүү дээ. Би болохоор Ларис үзе хоёртойгоо нөгөө холдод хаширсан хүн чинь одоо тэр хоёрын хажууд л байх гал high school-ээ төгсөнгүүтээ тэр хавийн одоо Сан Франциско ихтэй сургууль орохоор шийдээд уул нь бол Жоржтаунд ороод бас зүүн эрэг рүү очих боломж байсан. Тэгээд за энэ хоёроо бараад идаа гэж бодвол тэгээд ерөөсөө хасан бүтэн зэнд гэр лөө очичвол татвар байранда аль өдөр байгаа л хичээл аваад ингээл явчихсан. Тэгээд Сан Францискогийн сургууль болохоор надад 100% тэтгэлэг өгсөн. Тэгээ эхний жил нь одоо нөгөө юу хийж чадгаас харуулах хэрэгтэй болоод мэдээж нөгөө академик аягүй сайн дүн аавна. Одоо дан онц авахаас гадна төрөл бүрийн нөгөө бас нөгөө дуулангууд биш үү? Одоо нөгөө оюутны холбоо тий тэгэл нөгөө оюутны засгийн газар гэдэг шиг. Тэгэл олон улсын оюутны ассоциац гэл. Тэгээ одоо баахан ассоциац тэгэл бүр
гавын арлын бүжгүүдийн хүртэл ассоциацийн дарга энэ бүжиг хийгээд тайз байдан дээр гарсан ч явж байгаа ш. Ерөөсөө ингээл амар олон тийшээ ингээл яаж тэгээд цагийг өнгөрөөдөг байсан маа. Хичээлээс гадуур бас тэгжиж бас network гэдэг юмыг бас ойлгож авсан юм шиг байна. Тэгэл их сургуулаа төгслөө Монголд ирсэн. Монголд ирээд Монгол банкнд мэргэжлэрээ ажилласан. Төлбөрийн тэнцэл гэдэг одоо Монгол улсын маш чухал статистик байдаг. Тэрний аргачлалыг анх найруулж бичижсэн, шинжилж. Тэгээд тэрнээс үүдэн олон улсын валютын сан гэж байдаг шүү дээ, IMF гэдэг. Тийшээ бас одоо нөгөө нэмэлт сургалтанд аявих явдаг байсан. Тэнгүүтээ Вашингтон ДС-ийн хотын бусад байгууллагуудыг анзаараад ер нь Дэлхийн банк гэдэг байгууллага их сонирхолтой санагдаад, ялангуяа ядуурлыг бууруулах департамент нь маш сонирхолтой санагдаад, одоо нөгөө импакт гэдэг зүйлийг аявих багасаа боддог байсан л да. Тэгээд за Дэлхийн банкнд орохын тулд мэдээж нөгөө магистр, доктор тэгэл дараачийн боловсролын юунууд хэрэгтэй. Шалгуурууд. Тэгэхээр магистраа яаралтай хийх шаардлагатай болоод Монгол банкнаас магистраа хийсэн Жорж Вашингтон университет. Тэгээд ер нь Дэлхийн банк руу орж ажиллаж эхэлсэн. Тийм. Ороход мэдээж яагаад нөгөө network гэж ярьж ирсэн тэр network чинь тэгээд хэрэг болж байгаа юм л да. Тийм. Тэгэл 7 хоногийн assignment хэлж авч ирсэн. Тэгэл нөгөө нэг репорт хурдан бичиж харуулах, анализ хурдан хийж, эдийн засгийн дүн шинжилгээ хийж үзүүлэх. Гэл тэр нь 7 хоног болоод сар болоод миний нөгөө контракт ингээд айжмаар санаал 3 сар 6 сар болоод тэгээд ерөнхийдөө ингээд тогтмол гэрээтэй болоод тэндээ нэг 3 4 жил ажилласан. Тэгээд тэрнээсээ томилогдоод би Монголд эдийн засгчаар Монголын Дэлхийн банкны салбарт ирж байсан. Яг гэвэл тухайд Монгол эдийн засгийн хямрал болоод тэгээ олон улсын байгууллагууд нийлээд Монгол засгийн газар юм development loan буюу хөгжлийн зээл гэдэг юмны доор бас нэг бодлогын шинжлэхтэй нэлээх зөвлөмжүүдийг өгөхөд тэр багт орж ажиллаж байсан. Тэгээ Монголын эдийн засгийн таймыг сар болгон гаргадаг. Байсан. Тэгээд та буцаж ирэнгүүтлээ эндээ ажиллаж байгаамаа хизээ нь яг одоогийн ажил руу орсон байна. За тэгэл нөгөө гэр бүл гэдэг юм чинь тохиолдож байгаа байхгүй юу? Тэгэл одоо боловсрол ажил гээл байжсэн чинь яг алтнаар ихтэй ингээд дандаа long distance яваад энэ алтнараас тухайд Флоридагийн их сургуульд ажиллаж агаад Лондон руу Imperial College руу шилжээд тэгээ улам ингээд distance нь холцож байгаа юм чинь. Тэгээд ерөнхийдөө за би ингээд Монголд ирж байгаа юм чинь алтнаар гэсэн бас тэр мундаг ажиллаж гисэн бас ингээд ойртоо тэрүүл одоо гэр бүл төлөвлөх дараа чинь хүүхдүүд гэл ингээд хэрэгтэй болж ирж байгааг анзаарсан л да би тэг. Тэгээд ерөнхийдөө алтнаар маань тэндээсээ Монгол руу бас ирээд тэгээд мэдээж гэр бүлийн шалтгаан тэгээд компани дээр маань ээж минь үүсгэсэн Monfort Group дээр нь бас шин төслүүд боловсруулах шаардлагатай би болоод анханасаа нөгөө фейлдэд ирэнгүүт нь би одоо хараа сууж чадахгүй шүү дээ. Тэнгүүд нь за одоо энэ эзэмшсэн боловсрал энэ туршлагаа одоо тэнд очиж хувь нэмэр оруулахгүй болохгүй гэсэн мэдрэмжээсээ үүдээд Дэлхийн банкнаас нэг Монголд ирснээс хойш 3 4 жилийн дараа гараад тэгээд ерөнхийдөө компанид орж ажилласан. Гэхдээ ер нь компанид бол ер нь тэгэл 100 ирэх болгонд л ажиллаж исэн. Ер нь бол нарийн бичгээс нь ахуулаад эхлээд факс ч юм байсан. Тийм факс ч. Тэгээ нөгөө факс гэдэг юм чинь байнга эвдэрнэ. Цаасан дуусна, error message цаана. Тэгээд тэрийг уншиж ойлгодог, англиар ойлгодог хүн аягүй цөөхөн. Тэгээд факс ч юм болол. Тэгээд reception болол. Тэгээд тодорхой ч бас олон улсын байгууллагуудад ажиллаж эхлэв. Орчуулагч болол. Тэгээд төслийн менежер болоод төслийн удирдагч болоод гадаад харилцааны захирал болоод тэгээд CEO гүйцэтгэх захирал болоод тэгээд одоо тозын дараагаар компаниудад удирдах явчихна. Би ингээд таны юуг сонсодсон чинь та өөрөө ингээд математикс үүртэй. Бүх зүйл ингээд математиктай маш ойрхон нөхөр нь аав нь тийм ингээд бүх зүйл ингээд маш их шинжлэх ухаан чим сэтгэхгүй ингээд байгаа хүн байгаа байхгүй. Тэгээд үүний хажуугаар та шашны юу гэж бас хардаг үздэг бол энэ аяг сонирхолтой санагдаад. Яг шашин бол яг чаргагүй 100% эерэг хандлага дээр суурилсан зүйл байдаг. Одоо бид түрүүнээс ч хүнд ямар нэгэн зорилго хэрэгтэй. Нийгэмд шашин бол онцгой байр суурь одоо эзэлдэг. Одоо маш чухал одоо субъектийн нэг юм байна л та. Тэгээд ер нь бол бурхан шашин ялангуяа одоо хүнийг илүү тийм шашин гэхээсээ илүү одоо амьдралын зөв хэв маяг тиймэрхүү зүйл дээр суурилсан болов зөв явдал дээрсэн болов гэж хараад байгаа. Ялангуяа бясалгал тэр mindfulness гэж бид нар ярьдаг тийм ээ. За тэгээд тэр
одоо нөгөө яаж нүгэл хийхгүй байх уу? Тэгээ хүмүүст яаж одоо тус нэмэртэй байвал одоо өөрийнх нь одоо ингээд зам мөр эерэг улам одоо ингээд амжилттай байх уу гэдгийг илүү ойлгуулдаг шашин болоо да гэж би бодсон. Тэгээ яг шинжлэх ухааны хувьд бол зарим шинжлэх ухааны нээж чадахгүй зүйлийг одоо ингээд шашин дээрээс ингээд олж харж эсвэл ингээд нээлтүүд нь шинжлэх ухааны нээлтүүд нь шашинд байдаг одоо тэр принципл янз бүрийн баримтлалтай ингээд давцаад байдаг болохоор ер нь бол энэ хоёр их ойрхон юм байна да гэж бас харсан. Тэрийг ч гэсэн бас ингээд энэ бурхан шашны одоо хүмүүс ч одоо бүгдээрээ ингээд олж хараад бүр ингээд нэгдсэн юм хурал энэ төр хийгээд тэгээ хоорондоо туршлагуудаа солилцоод одоо ингээд хоосон чанар квантон физик энтертэй одоо яаж давцж байна гэж одоо их судалгаа хийсэн байт юм байна. Тэгээ энэ хоёрын хамаарал бас их хүмүүст итгэл найдвар төрүүлээд байгаа юм шиг байна. Тэ ер нь бол ингээд бас огт хоосон зүйл биш юм шиг байна. Тэ энэ эерэг хандлагыг нь бол хүмүүс ойлгоцсон шүү дээ. Тэ тэгэхээр энэс цаашаа бас ингээд энэ нээлтүүдийг бас ингээд судлах нь ялангуяа энэ зэтээр ингээд жишээ цаашаа ингээд наривчлан судалгаа хийвэл цаашаа их сонирхолтой юм шиг санагдсан. Миний хувьд. Тэгээд хэд ингээд нөгөө мухар сүсэг гэхээсээ илүү одоо хүний амьдралд хэрэгтэй байгаа зүйл юу вэ? Тэрийг олж хараад мэдээж одоо хүн юу шитгэн одоо таны их шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо шашин бүр давуу талтай, сул талтай байж болно. Одоо хүний ямар одоо туулж явж байгаа зам мөртөө одоо илүү ойрхон одоо тус болж болох шашин нь юу юм тэрийг хүн өөрөө сонгоод ингээд авч хэрэгжүүлж болно тийм ээ. Тэгэхээр энэ дээр хүнд хэрэгцээтэй байгаа зүйлээс гадна цаашид юу энэ шинжлэх ухааны нээлтүүд дээр бурхан шашны энэ давцаад байгаа ойлголтуудыг нэлээд судалж шинжилвэл маш сонирхолтой юм шиг санагддаг л да. Эндээ бас уялдуулаад нэг асуухад хүмүүс нэг ингээд байдаг шүү дээ. Одоо нэг мачур болсон эр хүн байна, мачурлсан эмэгтэй хүн байна, болоогүй байна гэх нэг иймэрхүү ярианууд үзүүлээ залуучуудад бас аюу хэрдэг болсон байгаа. Тэгэл хүмүүс хайг өөрөө ороод одоо яг ямар басныг нь ямар байгааг нь гэж үнэлээд байгаа нь өөрөөр байгаа юм шиг анзаарагдаад яг нэгцнийг ойлголт байгаа ч гэсэн. Таны хувьд яг эрэгтэй хүн эмэгтэй хүний мачур болсон тэр одоо илэрхийлэл нь яг ямар байхыг за энэ хүн бол яг нэг тийм болгож гүйтсэн хүн байна гэдэг шиг тий. Энтэй уялдуулаад хоёул өөрчлөлөө үзэл бодлуудаа төлхөө ингэ яриач. Тэгээ яг нь миний бодлоор төлөвшсөн хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр одоо би гэдэг үзэл нь арай нэг боорсон хүнийг төлөвшсөн хүн гэж үзэх юм байна л гэж бодсон. Тэгээ ер нь бол нэг сэтгэл хөөрөл одоо ингээд нэг твхих нэг тийм нэг хурц үйлдэл хийхээс өмнө бас нэг секунд ингээд төвчээд өнгөрдөг, өөрийгөө бас нэг анзаарчдаг. Тийм хүмүүсийг бас нэг арай нэг төлөвшсөн хүмүүс юм болов гэж бодсон. Мэдээж нөгөө сурсан боловсрол дээрс нь гадна шүү дээ. Тэгэл одоо мэдээж мэрэгжил, карьер одоо бие засаад гэрээ засах гэдэг шиг те эхлээд нэг бие зассан хүмүүс байхаас гадна одоо сэтгэлийн боловсрол дээр IQ, EQ аль аль талаа баланслуулж хөгжөөд дээрэс нь бие гэдэг үзлээ бас нэг арай нэг хойшин тавиад тэгээд нэг бусдыг анзаардаг болсон хүмүүсийг л илүү төлөвшсөн хүн гэж ойлгодог шүү дээ. Тэгээ яг нэг хамгийн чухал юм нь бид залуу байх тусмаа амар их эрч хүчтэй байгаа тэр байдлал ашиглах их чухал юм байна. Алдаач бай, онооч бай. Одоо тэр чинь ингээл нас ах тусан буурж идэм бэ штэ бид нэр илүүл кофе уух хэрэгтэй болдог тийм ээ. Илүүлэг тасгал хийж бас энэ биеийг тэнцвэртэй авч явах хэрэгтэй болдог. Тэгэхээр залуу байхад ерөөсө цаанаасаа ингээд дасгал хийхгүй байсан ч гэсэн эрч хүч ингээл байнгын ундарч идэг энэ цаг үеийг маш зөв ашиглаж ирээдүйдээ бэлтгэл чухал юм шиг байна. Тийм. Тэгэхээр энэ цаг үеийг яаж ашиглах гэхэд одоо суур одоо скил сет. Би одоо заавал магистр, доктор гэж зөвлөхгүй. Эргээд харахад ерөөсөө л одоо ингээд яг тийм ур чадвар юунд сайн бэ гэдгийг маш хурдан олж мэдэх. Эхлээд юунд хоббитэй байна. Тэгээ урлаг юм уу, спорт юм уу, тоо юм уу, тэ IT тал руугаа юм уу, AI юм уу. Тэрийг аягүй сайн ингээд олж мэдээд тэрэн дээр ерөөсөө байдгаа зориулах. Тэгээ байдгаа зориулна гэдэг нь одоо сурч мэдээж тэр скил сетийг 100% өөрийн болгож авах. Ямар нэгэн чадвартай ээж цаашаа явах байхгүй юу? Тэгэхгүй аягүй олон тийш одоо MBA гээл би нэг MBA гээл нэг яадгүй юм. Тэнд чинь нөгөө маш олон сэдвүүд байдаг те хууль, маркетинг, файнанс, эдийн засаг энэ төр гээд яг ингээд бариад авах гэхээр нэг юм байхгүй. Тэрний оронд яг ингээд одоо хууль гэхээр нэг хуульч болно. Эсвэл эмч гэхээр нэг эмч болно. Эсвэл одоо нөгөө бид нар ядаж CPA гээл санхүүгийн тийм зэрэглэлүүд тэрийг бас хөлсөд ирвэл бид нар аудитор тал руугаа илүү нэршлээд явчихсан санхүү дотроо бас. Энэ
одоо дуусшгүй эрч хүчийг 20 насны үеийн эрч хүчийг яг тийм скил сетээ олж авах зарчилмаар юм шиг. Тэгвэл тэрийг дараа нь олж авах гэдэг бол маш хэцүү. За хийлмэл бол бүр наацхан асуудал шүү дээ. Тэр олон төрлийн хийлмэл бүр 20-с өмнө 10 эдтэй гэж хэлнүүдээ сурч ирэх. Ер нь бол алдсан ч тэр алдаа ирээдүйн амжилтынх нь өөр одоо үндэс байдаг учраас аль болохоор ингээд олон юм туршиж үзэх хэрэгтэй юм шиг байна. Айхгүйгээр. Тэгээ яг л 20 наснд чинь юу л юу хийж болол босоод ирнэ шүү дээ. Тэгээд ингээд дэлгэрээ хөвтөд ингээд унаад амьдрал дуусчихгүй. Тэгэхээр аль болохоор л олон юм туршиж үзэж тэрэндээ зөрөгтэй орж тэ одоо бүр амар гамбл хийх гэсэн үг бол биш. Тийм үү? Тэгэхээр бас нөгөө талаар амжилтанд хурдан хүрэхин тулд одоо ингээд ямар нэгэн хялбар аргаар гяс хөрөнгөчих тийм юмны оронд одоо хизээч юуж тохиолж ирсэн тэр нь чамаас ингээд суулааж авч чадахгүй болтлоо. Тийм одоо боловсралтай болох, скил сеттэй болох. Тэр нь одоо чамд байн байж ах. Тэрийг улам хурцлаад явж ах. Тийм одоо хоббигоо даасан тиймэрхүү чадвартай болчих хэрэгтэй юм шиг. 20 насны хувьд. За тэр нь мэдээж одоо өөрийгөө хэн бэ гэж танихаас ахуулаад би юунд дуртай бай, би юунд илүү гаруу байна те. Би энийг насан туршдаа хийвэл те эндээ одоо хоббитой байна уу гэдэг ингээд банк чек хийж идэг те. За энэ бүтсэнгөө за тэгвэл одоо юу хийх үү гэж тэрийгээ турш үзэл энэ аятайхан юм биш үү. Тэгээд тэрийгээ улам хурцлаад улам бэхжүүлээл явна гэсэн 20 насны үед бол надад тэгж анзаарсан. За тэгэл одоо хүнийг таних, өөрийгөө таних, дотоод сэтгэлээ мэдрэх. Тэ одоо ингээд унж босох үед одоо би юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Унангуудаа би одоо ингээд архиугаад тэр чигээр явчих гээд байна уу? Эсвэл одоо тэ бас нөхдийгөө ингээд татаж босгох лидер нь байх боломжтой байна уу? Тийм багаараа нэг юм руу орсон чинь ингээд бүтсэнгүү дараа нь явах уу? Тэгэд одоо юу золиосч болох уу гэдэг тухайч одоо тэгэл хүмүүс гэр бүлгүй байгаа 20 насны хүүхдүүд чинь айгүй болцоод байгаа байхгүй. Тэ алдаж унах. Алдаа болгон дээр суралцаал ирээдүйд тэр нь амжилтынх нь үндэслэл байх. Тийм нас юм болоо даа л гэж боддоо штэ. За 30-аад насны үед бол илүү ингээд нөгөө би ингээд хин бэ гэдгийг ойлгоцсон мэдэрсэн. Тэгээд ямар хүмүүсээр хөрөөлүүлэх үү, яаж амжилтанд хүрэх үү гэдгээ мэдсэн. Тэгээд одоо илүү нөгөө нэг тийм наривчсан карьерийн зам руу орсон. Тэгээд тэр нь одоо жишээлбэл ганцаар юм их юм уу, бусдаа хамтарч баг хамт олон болж ингэж ажиллах юм уу. Тэгээд эсвэл нэлээд том зүйлийн төлөө ингээд одоо том багтаа орж зорилгын доор нь нэгдэж ингэж явах уу гэд иймэрхүү сонголтоо илүү хийхэд одоо бэлдэн одоо түрүүний хэлсэн шиг төлөвшсөн байх хэрэгтэй мó л гэж боддог. Тэгээ мэдээж тэрний хажуугаар гэр бүл байна те. Одоо нэгэнт өөрийгөө зассан юм чинь бас гэрээ засах хэрэгтэй. Тэгэл ер нь зөв хүнийг олж ханаа болгож сонгож суух гэдэг бол хамгийн том асуудал. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Ханаа сонгох дээр алдах хэрэгтэй байгаа, суралцах ур чадраас болох хэрэгтэй байгаа насан дээрээ ингээд хүмүүс яг суух уу яах уу гэл нэг тийм хөнөслүүд амар хүссэн байгаад идэв штэ. Ялангуяа 20-д томод айгүй их дурлаад тэгэл ингээл дуралтай явуулаад нэг ажил мэл хамаг юм алдаал тий нэг юм одоо манай 20 дүү маань ч байна. Ерөөсөө ингээл хамаг бүх юм ингээл найз залуу болцсон ч юм уу тий. Яг аль хүн яг хэн миний зөв хүн бэ гэдгийг бас ингээ ойлгохгүй ингээ яваад идэх байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо яг ийм хүмүүс ойрынхаа дүүнээс мэл юуг зөвлөх байсан? Математикч айгүй зөв штэ. Аха. Ингээд 3x3 буюу ингээд матрикс гэдэг байхгүй баг. Тэгэл одоо хойд надад манай нөгөө Дэлхийн банкнд байдаг босс зөвлөж ийсэн. За ингээд насаа чамааг ингээд амар олон хүмүүс ингээд сонирхоод ингээд байгууллага дотор ингээд намайг бүр зовоочих юм аа. Хуцын нөгөөч гэдэг ингээд чи ерөөсөө өөрөө сонголтоо. Битгий хүнээр ан хэлэх. Чи өөрөө ан чин бэ? Чи өөрөө ан чин бэ гэж хэлсэн чинь ингээд ерөөсөө ингээд тархин дотор ингээд чи даассан байхгүй. Тэгээд ингээд хөөх нэр би одоо ингээд нөгөө намайг хөдөлдөг байгаа хүмүүсээс сонгоо суух юм байх гэд бодсон чинь аль нь ч биш байгаа байхгүй. Тэгээд за надад хэн хэрэгтэй вэ гэж би бодож эхэлсэн. Одоо ингээд миний хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго одоо багаас өсгсөн хүмүүжилд одоо ямар хүн байвал таарах вэ гэж яг тохойж ингээд зөндөх найз нөхдөд байгаа штэ. Тэгэл тэр дундаас хэн илүү байх юм бол юм гэж бодоод тэрнээс бүр өмнө бүгдийг ингээд чааш нь тавьж агаад цоо шинээр ингээд цав цагаан цаасан дээр за би яг ийм хүнтэй амьдрал бас боломжтой юм шиг байна гэдэг одоо ингээд формула буюу томьёолоо гаргаж хэлж байгаа байхгүй. Математикч сэтгэлээр хүүтэн тооцооллоо. Тэгээ ингээд харахаар юусэн ингээд за мэдээж боловсруул тэгэл одоо ингээд арх уудгүй тамхи татгүй ингээд айгүй нэг тиймэрхүү нэг гаргаж ирнэ шүү дээ. Тэгээ тэрэнд нь оноо өгөөл заяа. Тэгэл нөгөө
боломжтой хүмүүсээ хамгийн сүүлд нь чагсаагаад хин хитэ оноо чинь гэл мэдээж алтнаар хамгийн өндөр оноо авч байгаа байхгүй. Яа чи математик ч юм биш тий. Тэгээ нөгөө талд алтнаар аягүй зү. Бас probability run хийж байгаа байхгүй анализ тий. За насаатаа суух шанс ер нь хэдэн хувьтай байх вэ? Тэгээ бас ингээл өөрт нь мэдээж аягүй сонголт байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл бас математик тундаа ингээд бас алдартай болсон. Сургууль төгссөн сургууль тэмдэрт нь бас нэгэл фэн клуб гэж байгаа шүү дээ. Тэгээд тэд төрөөсөө мэдээж аягүй олон харьцуулт тус хийдэг байлгүй дээ гоё тий. Над хэлэхгүй ч гэсэн. Тэгэл надад бас нэг оноо өгч байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол тэгээд сэтгэл хөдлөлөө хоёрдугаар тавиад мэдээж одоо тэр хүнтэй насан турш амьдрахын тулд attraction гэж чухал шүү дээ. Тийм одоо ингээл байнгын нөгөөдгөө хараад ингээл хайр хүрж явах. Тийм одоо сэтгэл маш чухал. Тэр бол хайр юм. За илүү нөгөө intellectual талаасаа бид нар бас ингэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. За амьдрал зөвхөн өнөөдөр биш ээ, энэ жил биш, эх жил биш. Амьдрал бол одоо ингээд 50 жил юм аа, 60 жил юм аа. Тэ тэрнээс ч дээш олон жил юм аа. Тэгээд төрөл бүрийн бэрхшээлүүд тохиолдох нь яалтчгүй үнэн. Тэгэхээр энэ дунд надад ямар партнер байвал би одоо ингээд илүү хялбар энэ сорилт бэрхшээлийг даван туулах вэ гэдгийг бодож эртгэн бодох тусмаа л сайн юм шиг байна. Өнгөрсөн хойно биш тийм ээ. Тэгэхээр өө энэ миний санс шиг юм биш вэ штэ. Тэ өө энэ ингээд юм биш штэ. Яг мэдээж одоо хүртэл тийм тохиолдол л да. Бүхэл асуудлын амьдрал тийм тохиолдно. Яг бол хүн өөрөө байнгын хувьсан өөрчлөгдөж одоо ингээд хэлбэр дүрсээ олохгүй л ингээд явж байгаа хүмүүс зөндөө байна штэ. Бидний хувьд бол байнга ингээд суралцаж одоо ингээд илүү сайн өөрийнхөө version-ыг бий болгох гэж ингээд явж байгаа штэ. Удирдах хүн ялангуяа. Тэгэж одоо ингээд сайжирсан version маань хүртэл одоо ингээд хань маань одоо ингээд сайхан хэвээрээ харагдах хэрэгтэй байхгүй. Өө тэггүй чи ингээд тийм хойно хоцорчлоо. Би ингээд хөгжсөн чинь чи тийм хойно хоцорчлоо. Одоо би чамаг сонирхгүй ондоо сонирхно. Гэхээргүй хүнэл сонгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр миний хувьд тэр нь олол боловсралтай мэдлэгтэй. Тэгээ ямар ч тохиолдолд одоо ингээд ард маань зогсож байгаа юм хаан хин тийшээ юм чулуу тий. Одоо намайг яачч одоо айлчж исэн за гэл ингээл нэг сууж тэгсэн мөртөө тэрний хит тайм биш бас топ анализ хийгээд ингээд надад дараа нэг ингээд өгөлчээ тэр нь ухаарл болоо явчихж идэг тий. Надад дутуу юу вэ? Тэрийг нөхчээдэг. Үргэлж ухаарл хайрлж идэг тэр хүн л надад хамгийн л таарах партнер юм шиг тухай санагдсан л да. Амар таталгаалсан байна тий. Наа чи айгүй гоё юм байна. Тий. Тэгээд чи өөрөө анчин бай гэдэг нь эмэгтэйчүүдэд маш сонирхолтой байх. Яагаад тэгэхээр бид нэр дандаа л нөгөө ангуучлуулж идэг. Тий. Одоо ингээл ерөөсөнд оногдлоо. Тэгээд за гэл эсвэл одоо ингээл ачтай явцдаг. Шууд бэр гуйлгаал хадаг бариугүй юу баг л уйлж дуулаад ингээл ээж нөгөөл явуулцдаг. Тэр цаг үе бол эртний цаг үе байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бид эмэгтэйчүүд хүүхд гаргана, хүн байна, эмэгтэйчүүд ч одоо карьер гэр бүл хоёроо хослуулан явах нь ойлгомжтой. Энэ цаг үед бид нарт ямархуу одоо ингээд тэгш хэрэгтэй партнер одоо хууч уламжлалаараа явж болох тийм сонирхолтой эмэгтэйчүүд одоо хүртэл байгаа шүү дээ. Тэр нь ч гоё. Тэрийг бол хэзээж бид нар шүүж болохгүй. Гэртээ суугаад одоо хүүхдүүдийнхээ боловсрол одоо нөгөө эрүүл мэндэд нь илүү анхаарал тавиад явах баган тийм зорилготой эмэгтэйчүүд ч байна. Тэр бол бас гоё шүү дээ. Тийм тэгээд ер нь бол зорилгоос шалтгаалаад бас хань ижлээ сонгоход биднэрт илүү түхэм юм шиг байна. Тэгээ бид нэр өөртөө сонгогч нь байх нь чухал юм шиг байна. Надад нэг ийм юу була. Эхлээд өөрийгөө ойлгохгүй олохгүй бол нөө зорилгооч олоогүй хэнийг ангуучлахаач мэдэхгүй болчих гэдэг шүү дээ. Тэр өөрөөтэйгээ эхлээд маш сайн ажиллахын шаардлагатай байна гэж л. Тийм яг хөө тэхийн тулд одоо ч гэсэн би ингээл охтууд маань нэлээд томорчлоо. Ингээд харж байхад ингээд хоббиг нь их анзаарах юм хэрэгтэй юм шиг байна. Эцэг эхийн хүмүүжил энэ дээр маш чухал. Багаас нь ингээл удирдах, захирах гэхээсээ илүү хөтлөх, юун дуртай байгааг нь анзаарах. Тэрийг илүү одоо ингэж дэмжих те. Тэгж байгаа тэр хүүхчүүд өөрийгөө олно штэ. Тэгэхгүй ингээл хүчээр чи хуульч болно. Эсвэл чи компани захирал болно. Миний өв залгамжлагч болно. Гэл ингээл тулгчвал нөгөө хүч нь өөрөө өөртөө тэгшэлтэл яг тэр нь мэдээж дуртай тэр зам мөрийг сонгох. Тэрэнд happy авах хүүхдүүд зөндөө. Нөгөө шал ондоо сонирхолтой хүүхдүүд бас байгаа байхгүй. Жишээ нь манай том охин бол ингээл урлагийн өндөр мэдрэмжтэй. Тэгээд зураг багасаал зураг зурх авьяастай. ертөнцийг ингээд шал ондоо өнцгөөс хардаг. Тэгэл бид нэг юм ярьж байгаа нөгөө тийм та нар ингээд
буруу чинь өөрсд чинь байгаа юм шиг мэдхгүй нэ гэж ингээл хэлэхэд ингээд тухайд бол айгүй шоконд орж байгаа шүү дээ бид нэр. Яа гэсэн чинь үгүй та гарч ирэхгүй байгаа энэ нохооны гүлийг та нар л амар харагдаад байна шүү дээ. Би надад нохоо чинь яагаад гарч ирэхгүй гэж загнуулсан чинь орон доогоороос та нар аимшигтай харагдаад байгаа болохоор ингээд гарч ирэхгүй шүү дээ. Тэрийг тэгж хардаг. Тэгэл ерөнхийдөө шал ондоо сэтгэхүйтэй л дээ. Хүүхдүүд болгон ондоо зоригтой угаасаа хувин болж төлөвшдөг учраас одоо чиний ингэж заавал ингэж заасан одоо зурлагаар явах албагүй байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдийг амьдралынхаа зорилго, хобби, мэргэжлээ олоход анзаарах хэрэгтэй юм шиг байна. Багаас нь анзаараад тэрийн сайн хөгжүүлэх, хүчээр тулахгүй, удирдахгүй, чиглүүлж өгөх. Чиглүүлж өгнө. Тэгээд мэдээж дэмжинэ. Шантрах үед нь бас тэгээд за ондоо юм хийж үзье. Тэгээд тэгвэл яах вэ гэж бас хөтөлж авна. Түүнээс биш асуудлыг одоо хүүхэд өөрөө шийддэг байх хэмжээнд нь аваач хань тул хажууд нь ингээл чимээгүй сууж яхад хүртэл нэмэртэй байт юм билээ. Тийм, ер нь ингээл хүүхэд ингээл ирдэ штэ. Одоо ингээл найз зантай хаягдчихлаа. Тэр намайг өнөөдөр тэглээ гэж тэгэхэд уйлал бөө юм амьдрал ингээ хөмөрцөн юм шиг болол орж ирэхтэн хажууд нь ингээл айгу мэдээ санаад тавьж байгаа юм шиг царайлал ингээл зүгээр л хамт суух. Түүнээс биш ингээд тэр яасан задарсан хүүхдээ аливаа тэр эцгийнхэн дугаар ихийнхэн дугаар гэл ингээд тэр нь ингээд асуудлыг гартаа аваад шийдэх гээл те. Өнөөдөр чамаа хэн зогч уу яач юу ч аливаа сургуулийн захирал гээл те. Тэрнийхэн оронд байдал яаж ондоогоор эргэж болох байсан бол чи юу гэж бодож байна те. Тэ дараачийн удаа хоёлаа тэр хүүхдэд таарлуулаас тэр хүүхдэд юу тохиолдсон болоо чамааг ингэсэн бол энэ төр гэл ингээд нэг юм харилцан бодож за би өөрөөсөө тийх ёстой юм байна гэдэг өөрөө тэр шийдлээ олох. Тэр одоо арга барил суулцахад нь зөв хөтөлж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Тий. Ингэж явсаар байгаад энэ хүүхдүүд чинь за би тийм дуртай юм байна. Одоо манайхан гэдэг орой ирээл яг оройтж ирнэ гэртээ ихэнх тохиолдолд тэгэл хүүхдүүд маань хичээл номоо хийгээл завгүй хүлээгээ сууж гин. Тэгээд гяс цуглаад нөгөө апдейт салждаг байхгүй. Тэгээд бүгд ингээд нэг эсвэл нэгээс 3 апдейт хэлнэ. Тухайн өдрийнхөө чухал гэсэн юмнуудаа хэлнэ. За тэгээд ингээл тойроод явж хахад яг би өстө нэрээ тэрэн дээр аван цаваад ингээд тэгээ ярьж хагаад ингээд хөтөлөд байхад би тэгсэн бол тэх байжээ. Өстө сони юм аа нэр маас тэгээд үзээд авт тэгээд биднээс заавал зөвлөгөө авахгүй шийдлүүдээ өөрөө олоод эхэлж байгаа байхгүй хүүхдүүд. Тийм тэгээд нөгөө хүүхдүүд чинь бүр ингээд хөгжөд ирэхээр танай компанид нөгөө асуудал чи юу болов? Гэтэл ерөөсөө ингээд те тэр гацаад байсан нөгөө нэг төсөл юу болов? Тийм санхүүжүүлж олж чаддгүй зээлээ яас одоо үлдсэн мөнгө байгаа байлгүй гэх юм. Айгуу санаа тавиал ингээд те. Тэгээ бид нар бас нэг хүүхдийг хүүхдихгүй байнгын харилцаж ярилцаж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэл хүүхд нэг ажил төрөл дээр юу болж байгааг сонсох дургүй байдаг гэж бид нар ботцсон байд юм шиг байна. Тэгээ харин эсрэгээр нь очиод өнөөдөр манай ажил дээр юм болоо тийм болоо тэгсэн чинь ингээд тэгэл ингээд яриад татсан хүүхд сонсоол идэв юм бэ. Тэгээ дараагаар нь яд гэхээр өнөөдөр чи юу болсон бэ? Тэр нэрээ юу болсон бэ гэл. Яг ингээд нэг хамтрагч нэг бүр хамт яваа ингээд нэг багийн нэг тоглогч бүр ингээд нэг асуугаад ирдэг. Тэгээ тэрийг очиод бүр ангийнхандаа ярьж марсан чи ангийнх нь тэрэн дээр сэтгүүлээд ингээд зохиомж бичиг хийсэн. Айгуу хөөрхөө. Манай дээр ийм явдал тохиолдоод манай ээжийн ажил дээр ийм та нар юу гэж үзсэн бэ? Өдөлөө наад тэр чи ингээд зохиомжлог хий гэдэг ингээд. Ямар хөөрхөө. Нөө апдейтыг бас өөрөө бас тэр дунд нөө нэг дараах чиглэл юугаар биш яг адилхан дундаа бүгд апдейт өгж бол ээж аав ч гэсэн апдейт юм. Тий, апдейт өгнө. Миний хувьд ийм болсон гэсэн. Яг томоотой ажиллаж байгаа юм шиг. Тэгтээ нэг олон юм нуршихгүй ойлгох хэмжээнд нь үгийн сонголтоо ашиглана. Тэгээд апдейт хийгээд явж явах явцдаа хин нэг шүүхгүй. Тэгээ чи буруу байна чи зөв байна гэхгүй. Ерөнхийдөө яагаад тийм болсон бол доо. Яавал одоо дараа юу анзаарах хэрэгтэй бол доо. Тий. Тэг чи энэс юу суралцав ч гэдэг юм уу. Тийм байдлаар л ялцсан уу гэхээс биш. Одоо ингээд надад бас тийм болж исэн биш үү гэд би бас ярих байхгүй. Намайг байгаа ингээд хатаас ингэж ийсэн шүү нэг хүүхдээ ингэж муудалцсан чи ингээд тэгээ надад тэгж санагдаж исэн гэд. Одоо бид нар нөгөө feelings гэж яриад байгаа шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ингээд хүүхдүүд чинь юу тохиолдоод байгаагаа ерөөсөө мэдэрдэг юм бэ. Ингээл уурлах, баярлах бүх юм ингээл заримдаа зэрэгцээл. Нэг нулимс гарснаа нэг инээгээл ингээл нэг хичээл нэг яагаад хүүхдүүд ингээл бөөн холилдсон одоо сэтгэлийн хөөрөл болдог шүү дээ. Тэгэхээр тэрийг ингэж салгаж харах чадварыг багаас нь суулгах их чухал юм байна. Тэгээд яг манай гэрт нэг Wheel of Emotions гэдэг нэг тойрог
би нэг YPO гэдэг байгууллагаас харж ирсэн. Тэгээ тэрийг ингээд ханандаа тавьсан. Тэрнээс өнөөдөр чинь ямар feelings голдод авгаалуу гэж биднээс апдейт дундаа ингээд хардаг байхгүй юу. Тэрэн дээр нь одоо ингээд уур тий баясгал тэр feeling чинь үндсэн feeling-ээс гадна салбарсан маш олон юм мэдрэмжүүд байгаа байхгүй юу. Ингээд нэг биш байгаа дээ шүү дээ. Асар их. Тэгээ за өнөөдөр энэ хавцаа байсан юм байна гэл. Тэрийг мэдэрч сурах хүүхдүүд багаасаа мэдэрч сурах маш чухал юм шиг байна. Явандаа хүн өөрийгөө хүнд бусдад тайлбарж ойлгуулахад нь бас чухал, өөрийгөө таних чухал. Тэгээ юу болоод байгааг мэдэхгүй дүгнэлт ингэж хийж чадахгүй байсараа бид нар том болчдаг. Өнгөрсөн тулс амьдралаа ч гэсэн дүгнж цэгнж явж чадахгүй байж байгаа л нэг мэтгэд ингээл амьдралынхаа талд орсон. Тэгэл ингээл юу болоод өнгөрвөө те. Яагаад юу нэм байдалтай болчих. Би юу яагаад тийм habitтай болчих. Юмнаас юм амархан шантардаг. Тэгээд ингэ байжсэн чинь сэтгэл готролтой болсон. Тэгэл ингээл байжсэн чинь гэр бүлийн сарнилт болсон. Одоо ингээл өөрөөс нь шалтгааллахгүй зөндөө юм байдаг ч гэсэн хүн өөр дээрээ ингээл ихэнх зүйлийг буруутгаж авдаг. Тэгээд ингээд тэр байдлыг их л багаас нь энэ хүүхдүүд ер нь бол ингээд сэтгэл зүйн хувьд юу болоод байгаагаа ойлгох. Тэрийг айгүй тийм тодорхой ойлгох. Тэгээд бүр боломжтой бол өөрийгөө анзаарч сурах. Хүүхдүүдэд одоо нөгөө нэг EQ гэдэг байгаа шүү дээ. Emotional intelligence гэдэг. За би яг уралж шүү. Тийм. Тэрийг эцэгчүүд л заах юм байлээ. Тийм. Бид нар чинь тэгэл юм болвол ингээл тесэрхэл дэлбэрч гээл айгүй их ажилтаа яж байгаа стресстэй орж ирэл хүүхдүүд нь бүр тэрэн дээр нэмэрлээл. Тэнгүү та нарт даварцсан ястаа нэрээ яаж ингэж ажил хийж таны энэ нөөц болцоог бий болгож байгааг та нар ойлгохгүй байх гэж бид нар тэгдэж штэ. Манай эцэгчүүд ч гэсэн тэгж бид нар өсгсөн. Тэгэл мэдээж тэднээс авах давтал зөндөө. Тэгээд тэднээс сайжруулахч одоо ингээд боловсролын хувьд бид нартаас зөндөө. Тэгээд харж байхад бол ер нь тэгэл их багасаа тэр одоо ингээд нөгөө сэтгэл зүйн боловсролыг эзэмссэн хүн эрт төлөвштэй юм байна да гэж анзаарсан. Тэгэхээр тийм шүү дээ. Нөгөө ид чадвар нь багасаа нэр хөгжчих юм бол том болоод маш олон юм өөрөө ч ойлгохгүй үйлдэлсэн буруу зүйлс ч юм уу тийм ингээл айгүй олон юм бэрхшээлүүд нь бас айгүй зэгцрэх юм боломжтой юм байна гэж сая яг сонсож байхдаа би ингээд сая таньтаас ярьж байхад надад та одоо юмыг дүгнэлт хийх, анализ хийх юм чадвар мэржлээс нь хамаарат ч юм уу маш өндөр байд юм шиг надад ингээд анзаарч байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг хүүхдүүдтэй одоо юмн дээрээ дүгнэлт хийдэг байх. Одоо бас үйл явдлыг анализ хийгээд аль би юм буруу байв тэр нэг талаас яав гэдэг сая хэлтрүүн жишээрсэн шүү дээ. Энэнийг хүүхдүүдэд ингээд суулгахын тулд ойлгуулахын тулд яаж суулгавал ер нь боломжтой. Айгүй энгийн зүйлээс жишээ аваад хэлэхэд одоо багтаа ингээд хүүхдүүд чинь тоглоомд дуртай ингээд ээж аваа тоглоыг хэлтэгдэж шүү дээ. Тэгтэн тоглол одоо тоглоомд дуртай байгаа дээр нь тэр яг цаг үеийг ашиглаад тий хүүхдүүдийн хажууд нь байхад хүртэл айгүй чухал гэж түрүүн ярьсан шүү дээ. Зүгээр л хажууд нь байх. Тоглож явах ч гэсэн асуудалтай байхад ч гэсэн хажууд нь ингээл физикли хажууд нь байх айгүй чухал. Тэгээ тэрнээс гадна хэрвээ хамт оролцоод тоглосон бол тэр өдрөө дүгнэх. Өнөөдөр ямар гоё тоглоо байлаа. Тэ өнөөдөр ямар сайхан өнгөрүүлвэ тэ би миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг байлаа гэж өөрөө хэлээд эхлэхэд хүүхдүүд тэгэл бас дүгнээд эхэлнэ. Тэ. Тэгээ өнөөдөр ямар гоё өдөр байваа. Тэ best day гэж тэгдэж штэ. Best day of my life гэж нөгөөдөг чинь ингээл хаяа ингээл хэлдэг. Феноменон дэр ч гэсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд өдөртөө эсвэл мөчтөө ингээл гоё байлаа шүү гээл тийх чинь бас талархлын мэдрэмж төрүүлж байгаа. Тэгээд хүн одоо багасаа л ингээд юмд талархалтай хандаад эхлэх. Тэр одоо experience-ийг бүрдүүлсэн нөхцөл байдалд одоо ингээд ээжтэй маа одоо баярлаа гэж хэлж сурах. Тийм ээ. Бүх юмд одоо бидний тэгдэ апдейт хийгээд ингээд явж хаад одоо за өнөөдөр баярламаар юм юу байна гэх. Дээвэртэй байгаадаа баярлалаа гэж заа. Энэ драматик зарим нь болохоор тийм өнөөдөр тэгээд би ингээд 2 шинэ найзтай болсондоо баярлж. Тэгээд ингээд нэг тийм яг л тэр чинь бас нэг бас мэдрэмжийг хөгжүүлж байгаа байхгүй юу? Юм бас зүгээр ингээд тохиолдчихдгүү. Тэ бид нар юунаас олж юунд баярлах хэвээр. Тэ тэрийг бас ингээд ямар замаар олж авсан тэр туулсан зам бас амаргүй байлаа шүү дээ. Бидний одоо ингээд эргээд харахад тэр аав ээж маань явсан зам тэгэл аав маань нас орсон тэгэл ингээд ээж маань маш их зүйлийг даван тулж иж өнөөдрийн бидний амьдралыг бий болгосон. Эмэгтэй хүн тэр одоо ингээд маш зоригтой бүсгүй
яаж тэр 15 настай охиноо Америкийн ингээл нүдэн аниал явуулж исэн. Тэгээд намайг яаж удаан тухайд ингээд ойлгохгүй эргээд харахгүй тийм эрх биш өсгсөн. Тэр байдлаас гайхамшигтай шүү дээ, тий. Тэгээд одоо би ингээл октодоо харахаар чинь диско байхгүй юу? Ерөөсөө ингээл эрхлүүлчих гээл. Тий, тэнгүүт нүүдүүл нь бас ингээл ирж хараад уйлаал, тий. Тэгэд манай ээж битэрийн харилцаа бол маш хатуужилтай байсан байна. Цаг үеэсээ л бас шалтгаалдаг байх л та. За, хүүхдийн талаар би танаас асууя гэж бодож байсан. Ерөнхийдөө энэ удаа мэдээлэлүүд авцсан. Одоо харин гэр бүлийн харилцаанаас би бас илүү тодруулж авсан байна. 4 хүүхдээ болоод тэгээд дээрэс нь энэ бүх одоо маш олон жил би энийг таньдаг мэддэг байсан юм байна. Тэгээд одоо ингээ эргээ харангууд энэ харилцааг одоо өдөө хүртэл авч үлдэх, өргөжлүүлэх энэ гол хүчин зүйлсүүд нь таны хувьд яг юу байсан бол? Яа мэдээч хүмүүс хайр сэтгэлтэй болоод гэр бүл болдог тий. Тэгээ хайр бол анхан шатны тийм фаундейшн буюу суурь байх л та. Тэрний дээрээс одоо маш олон одоо шаардлагатай тийм зүйлс байдаг. Гэр бүлийг одоо бат бох авч явахад мэдээж хүнд итгэл тийм ээ. Би энийг ойлгодог, ойлголцол, communication буюу харилцаа холбоо. За тэгэл ямар ч тохиолдолд одоо дутуугаа нөхөд ингээд явж явах уруухан тий альва сорил бэрхшээлээс би энийгээ аваад гарчих сэтгэлээр унжаах тэр одоо явцыг мэдрэх мэдрэмж одоо ирчүүд бол яг хуу тэгэл байдгаараа л байн зайлвал тий тэгээд хамгийн боломжтой төвшөндөө л байж байгаа нь тэр тий тэрнээс цааш байлах нь бол бидний өөр юм шиг байна тий одоо дараагийн төвшөнд аваачих тэр одоо санаачлага тий нэг жоохон их гэдэг ирвэл бас ингээ тгий гэдэг ч юм уу. Тэднээс бас хөөрхөн санаа гарах үед нь дэмжээг чи ийм мундаг байсан юм уу гэдэг ингээд ерөөсөө дэмжиж явж байгаа. Тэр одоо халуун дулаан харилцааг үргэлж байлгах. Тэгээд бас нөгөө талаар одоо өөрөө бас happy байх шаардлага үүсэж штэ эмэгтэйчүүд бид нэр хүүхд гаргана, хүүхдээ хүмүүжүүлнэ, гэр оныхоо ингээд бүх харилцааг авч явна. Цөмөн байна. Тэгээ энэ дээр бол эмэгтэй хүн өөрөө мэдээж аз жаргалтай ирүүл тэ ингээд итгэлтэй байж ич одоо тэр харилцаа болон бэхжин гэсэн. Тэгэхээр ерөөсөө л одоо бидний одоо ингээд хувийн одоо өдөр тутмын цагаа юунд үрж нь маш чухал эрүүл мэндтэй тэ биеийн хөгжилдөө сэтгэл санаандаа боловсролтой гэл ингээд одоо ингээд бид нэр өөрөө өөрийгөө хайрлах байгаа нь одоо тэр юм удаа л гэж бодсон шүү дээ. Өөрөө өөртөө цаг гаргаж илүү аз жаргалтай version бий болгосноо гэр бүлд одоо ингээд хүртээмжтэй үр дүнтэй байгаа нөлөө чинь тэр хэмжээгээр ихсдэм болоо гэж харсан. Би одоо энэ нэг подкастаар бас нөгөө үзэгчдийн бас оролцоотой асуултыг нэс дамжуулах шаардлагатай. Тэгээд сүүлд бас ирсэн нэг асуултыг подкастынхаа төчнөөс асуугаарай гэдгсэн байсан. Тэр нь болохоор эмэгтэй хүн анх болохоор нөхөр нь ингээд амар хайрладаг байсан. Тэгээд одоо 2 хүүхэд дарааж төрүүлээд 2 хүүхдээ гэрт хараад ингээд байж хавцаа нөхрийнх нь хайр халамж багасчихсан. Тэгээ одоо ингээд анхны шиг одоо ингээд намайг ерөөсөө хайрладаггүй, тоодоггүй, цаг зав гаргадаггүй. Одоо ингээд сүлдээ үнэхээр залхаж जैन хэллээ маргаллаа. Яг ийм нөхцөл ингээд хүн айгүй хөөртэй итгэл алддаг юм байна. Подкастаар орж байгаа зочноосоо энэ талаар бас асууж өгөөч гэдгсэн байсан байхгүй. Тэгээ та энэ тал дээр юу гэж бодож байна? Юу гэж харж байна? Яг түрүүний хариулсан хариултаас төстэй юм байна л да. Одоо нөгөө анханасаа нөхрөө зөв сонгох ямар ч зүйл тохиолдоход одоо нэг аль болохоор хоёр тийш олчихгүй байх. Тийм суурь хүмүүжлтэй, тийм одоо нөгөө итгэл үнэмшилтэй харилцаан дээр одоо би нэг олж авч тэрэн дээр одоо ам тангараа өргөл сууж байгаа штэ. Хоёр талаасаа. Тэгэхээр амьдрал яаж ч иргсэн одоо өөр хүмүүсийн төлөө зорьсон зорилго нэгдмэл байдлын төлөө одоо ингэж юугаач зориулахад билэн тийм хүнийг л одоо ингэж хайж олж суухал чухал юм шиг байна. Анханасаа. Тийм. Тэгээ гэвч байдал иргэдэг. Тэ хүмүүс өөрчлөгдөж түрүүний хэлснээр одоо чи өөрөө ч өөрчлөгдөж болно шүү дээ. Тий илүү боловсроод тэг эргээд харсан чинь нөхөр чинь арай чамайг гүцэхгүй болоод боловсролынхаа тал дээр аливаа зүйлийг даван туулах дээр ухаан дутаагаад байгааг анзаарах ч юм уу. Энэ мэдчлэн одоо ингээл ялангуяа эмэгтэйчүүд бид нар чинь төрөөл одоо ингээл бие физиологийн өөрчлөлт ордог. Тэнгүүдээ тэр хэмжээгээр одоо ингээл өөртөө итгэх байдал нь ингээл алуу болдог ч юм уу. Тэгэхээр аливаа юм би зүгээр хоёр талтай л гэж боддог. Нэгдүгээр анханасаа тэр хүний зөв олж суух тийм ээ. Хоёрдугаар тэр нөхцөл байдал нэгэнт тэгж ирсэн бол энэ дээр бас өөрөө уруухан гаргах тийм ээ. Бүр болохгүй бол за энэ байдлаас тэгвэл одоо яаж хурдан ангичж болох вэ? Яг тэгвэл удаашрах тусам л өр хөвгтүүдэд илүү хорон нөлөөтэй байдаг учраас эмэгтэй хүн өөрөө аз жаргалтай байх, өөртөө итгэлтэй байх маш чухал. Тэгэхээр тэр замыг эртхэн сонгох бол цаг алдахгүйгээр эртхэн сонгох чухал юм шиг надад шүү. Тийм.
цаг алдах тусам нөөсөх каус бүр нэмэгдээл явчихсан. Тэрнээс өмнөдөө одоо аливаа бүх хувилбарыг бодолцож үзэж аль болохоор болгож бүтээхийн төлөө хоёр талаасаа хичээн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд одоо нэгэнт болохгүй бол тэрэн дээр одоо ингээд тохиролцсны үндсэн дээр одоо ингээд уртхан шиг дарааж байгаа амьдралыг төлөвлөх гэдэг юм уу. Тэрэн дээр ингээд хутаал ингээд улам ингээд доошоо ороод тий. Тэгээд ингээд цаг хугацаа алдаад байх. Амьдралд хамгийн зүйл үнэтэй юм ундаа цаг хугацаа юм шиг санагддаг. Тэгээ ялангуяа энэ залуу байх үедээ бид нэр аль болохоор ингээд гэр бүлээ бат бөх одоо ингэж байлгаж үр хөвгтүүдээ дутаахгүй зүйлээр өсгөж тийм ээ. Тэгжээж тэр хөвгтүүд чинь бас цаашид өөртөө ихтэй хүмүүс болох хэрэгтэй юм байна. Тэгээд энэ үйл явцад бас хүүхдүүд их охирдог учраас аль болохоор гэр бүл салд авах тусам сайн. Саллаа гэхэд одоо ингээд маш сайн ингээд коммуникац ойлголт хүүхдүүдэд өгч ямар ч тохиолдолд бид одоо ингээд хүүхдүүдэд хамгийн хайртай шүү гэдэг ялалтаас ингээд сайн ойлгуулдаг байх хэрэгтэй юм шиг. Тэгээд аав ээж хоёр нь одоо энэ замыг сонгвол бид нэр happy байх юм аа. Бид нэр happy байж та нартай илүү одоо ингэж аз жаргалтай байх юм аа гэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тийм тэгэхгүй тэгэл ингээл нууж хаагаал хоорондоо юм ярилцчих чадахгүй эсвэл ингээл ор тас алга болоод тэгэхээр барууны тэр соёл илүү одоо санагдсан шүү дээ ингээл бүх зүйлээ ингээл ширэн дээр тавиал ойлголцчихдаг тий. Тэгэл одоо ингэ extended гэр бүлүүд зөндөө байдаг шүү дээ. Тийм ингээл цагаан сар болоход ингээд айл ал тал нь бүгдөө бараг цуглаа л тий. Бүх хүүхдүүд нийлээл соёлтой ингээл явж байхад тэрэн дээр нэг комплекстэй байх зүйл байхгүй байлгуул хүүхдүүдэд ирэх тэр pressure бадна үзүүлэх тэр шок илүү бага байх юм болов гэж боддоо шүү дээ. Тэр аль болохоор тийм асуудал анханасаа авахгүй байх хань ижлээ зөв сонгох тийм ээ. Альва сорилт бэрхшээлийг амьдралд хамтаа даван туулахад хоёр тишээ болчихгүй байх. Тэгээ бүх зүйлээ ингээд ширэн дээр тавьж ойлголцдог байх. Тэгээ хүүхдүүдтэй ямар ч тохиолдолд үргэлж аав ээж хоёр нь хоёулаа хайртай шүү гэдгээл аягуулсан ойлгуулж авах чухал юм шиг байна. Тэгээ хүүхдүүдэд үзүүлэх тэр шокыг ирээдүйд бид нар юу болохыг бас төсөөлдгөө. Хажууд нь ингээл янз бүрийн байдлаар зан араашин гаргадаг тий хэрэлддэг, зодтолддог. Тэгээл тэр хүүхдүүдэд багтаа тэр маш тийм эмзэгхэн тархин дээр суусан тэр одоо дурсамж ирээдүйд одоо маш том тийм өөртөө итгэлгүй болгох тийм суур боллоод байдаг юм шиг байна ирээд харахад. Тэгэхээр багаас нь л тийм зүйл үзүүлэхгүй байх, үзүүлсэн ч тэрийг ойлгуулдаг байх. Тэгээд хүүхдүүдтэй айл болохоор нээлттэй байх л их чухал юм шиг. Тэгээ ойлгомжгүйгээс болж бас хүүхдүүд аягүй багасаа өөртөө итгэлгүй болж өсдөг. Ойлгомжгүй байдлаас болж ээж маань яагаад ингэж уйлаад байгаа юм бол, гутаад байгаа юм бол, тэгээ аав маань яагаад ирэхгүй байгаа юм бол гэртээ. Тэгээд тайлбарлах тийм хүн байдгүй, асуусан ч тайлбар байдгүй байвал аягүй утахгүй байгаа байхгүй тэр хүүхдийн амьдралд. Тэгэл аав маань намайг хаяацсан юм байна. Би good enough биш байсан юм байна. Тэ би одоо ингэж сайн хүүхдээсэн бол намайг хайхааргүй байсан юм. Эсвэл би гай боллоо. Тэргээл бүх асуудлыг ингээ өөр дөрөө буруутгаж авдаг. Тийм байдал бас нэлээд хэлбэг харагддаг л даа. Тэр бол маш хүнд сэтгэл зүйн хувьд бол багын дарамт одоо сэтгэл зүйн дарамт болж тэгэд гүнзгий шархуулж өсдөг. Тэр одоо ирээдүйд тэр тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй байх байдлыг нөлөөлдөг юм уу даа гэж харсан шүү дээ. Тэгээ ер нь бол бүх юмыг одоо ингээд шаардаж амьдрах хэцүү шүү дээ. Тэ ихэнх зүйлийн хариулт биднэрт өөрсдөд нь байдаг. Тэгээ нэгэнт одоо хүний сонирхол өөрчлөгдсөн байгаа тохиолдолд эмэгтэй бол одоо өөртөө л ажиллана шүү дээ. Яавал би илүү happy байж одоо миний зорилго нэгдүгээр энэ үр хөвгтүүдээ аз жаргалтай өсгөх. Тэгээд тэгж өсгөхөд одоо юу хэрэгтэй гэхээр аз жаргалтай ээж хэрэгтэй шүү дээ. Гонхтой ээж биш, аз жаргалтай ээж хэрэгтэй. Тэгэхээр би өөртөө яаж анхаарах вэ гэхээр миний аз жаргалд одоо за нэг нь энэ хувилбар байхгүй болсон бол өөр хувилбар юу гэж болох вэ? Тэр нь одоо бие тордох, бүжгэнд явах, өөр хаана ямар хоббитэй байна. Тэгвэл ингээд гаднаас ингээд аз жаргалынхаа их хүсрийг хайгаад байна гэвэл аюу хэцүү. Ямар ч тохиолдолд ямар эмэгтэй хүн хүчрэхэг харагддаг гэхээр ерөөсөө өөртөө байнга тэр аз жаргалынхаа их булгийг олж авсан хүн аз жаргалтай сая ингээд хүчрэх юм шиг харагддаг байхгүй юу? Үндэсний үйлдвэрлэл бол Монгол улсын эдийн засгийн дархлаа, хөгжил цэцэглэлтийн үндэс юм. Батвих хөгжлийн суурийг бүтээлцэгч Мон цементчүүд бидний эх орондоо үйлдвэрлэж, бүтээн байгуулж, Монголдо хайртай хамт олон хэрэглэгч, харилцагчид, ханган нийлүүлэгчтэйгээ хамтдаа хөгжил дэвшил тэмүүлсэн 10 жил. Mon Cement Building Materials. Яг энэ тухай өршүүлээд
Аз жаргалын тухай ойлголтыг би таньсан байхгүй. Таны хувьд аз жаргал гэж юу гэж хардаг вэ? Аюу олон зүйлийн нийлбэр байдаг байх л та. Амар амгалан нэгдүгээрт тийм ээ. Тэгээд ар гэр бүл өөр хүмүүстэй харж эмэгтэйчүүд бид нар чинь их хүн бол тэгэл өөр хүмүүсийнхээ аз жаргалтай байгаа байдлаас бид нар өөрсдийнхөө аз жаргалыг олж авдаг шүү дээ ихэвчлэн. Тэгэхээр ерөнхийдөө л тэр гэр бүлийн аз жаргал бат бөх байдал тэгээд дээрэс нь одоо бидний өөрсдийн одоо ажлын амжилт ч юм уу олон зүйлийн үндэс байж болно. Тэгээ ер нь явандаа түрүүн битээр 20 30 насны гэж явсан шүү дээ. Тэгээ 40 насны ингээд ирэхээр бид нэр ер нь илүү одоо нийгэмд үлдээх импакт буюу одоо ингээд бидний одоо ингээд эргээд харуул явцсан хойно одоо эргээд харуул бид нэр ямар эерэг өрнөлөө нийгэмдээ үлдээсэн юм бэ? Буцаад бид нэр 20 настай 30 настай өөрсөд рүүгээ одоо ямар зөвлөмж өгсөн байж болох уу гэдэг чинь бас аюул сонирхолтой асуудал гэж байгаа байхгүй. Чиний дараагийн подкаст. Тийм ээ. Тэгээ одоо ингээд энэ амьдралаас эргээд харахад одоо харамсах зүйлгүй яаж амьдэрсэн байвал одоо бас тэр аз жаргалын байсан байх уу? Ингээд миний хувьд харахад одоо бусдад одоо ингээд ямар эерэг өрнөлөө үзүүлсэн одоо бусдад тусалсан тэр тусламж бас ингээд эргээд хүнд аз жаргал болж ирдэ штэ. Нийгэмдээ ямар эерэг уулгамөр үлдээсэн байвал одоо би ингээд сая за зөв амьдэрчээ өөр хүүхдээсээ гадна бас ингээд ажил төрөл нийгэмдээ үлдээсэн улмөр эерэг байсан уу? Аль болохоор олон хүн тусалсан байна уу? Тэ өшөө бүр сайн өрнөлөөтэй байх байсан боломж юу байх байсан бэ? Тэрэндээ яаж бэлтгэгдсэн байх байсан бэ одоо 20 30 наснда. Тэгэхээр ерөөсөө л амьдралынхаа зорилгыг эртхэн тодорхойлол түрүүн зорилгоо олох гэсэн шүү дээ. Аль болох эртхэн зорилгоо олоод тэгээд тэр зорилгын төлөө бүхнээ зориулаад алдсан онсон ч тэр ирээдүйн амжилтын үндэс болоод явж явах тэр зам мөрийг өгөөл. Тэгээд одоо үндсэндээ тэгээд ментор болж хувраал одоо илүү олон залуучуудад хүрж ажиллах, илүү олон төсөл дээр нийгэмдээ үлдээх бол улмөр явуулдаг тийм ээ. Эргээд харахад одоо ингээд бусдад ямар ч гэсэн гим хор болчоогүй. Тэгээ аль болохоор эерэг өрнөлөөтэй амьдэрсэн байна гэд харахад бол тэгээд надад бол сая тэр нь аз жаргал юм шиг харагдаж байна. Гэтэ энд мэдээж айгүй олон зүйл нөлөөлнө л дөө. Тий. Тэгээд их олон зүйлийн нийлбэр юм уу. Тэгээ ерөнхийдөө тэгэл амар амгалан тий аз жаргалын нөгөө гормон гэж ярьдаг шүү дээ. Бид серотонин, окситоцин гэж ярьдаг. Тэгэхээр тэр аз жаргалыг бид нэр хамгийн ихээр яаж мэдэрдэг гэхээр одоо их хүн одоо хүүхдэд төрүүлэхэд хүний биеэс хамгийн их одоо серотонин ялгаруулдаг үе чинь бид одоо өөр хүүхдэд гарах тэр үе мөчт юм байна л да. Тэгжээж тэр их хүрээний бонд тийм хүчтэй бий болдог. Тийм. Шинжлэх ухаанаар тэгж тайлбарлалт юм байна. Тэр бага хэмжээгээр бид нэр амьдрал бусад ямар үед илэрхийлэгддэг вэ гэхээр бусдад тусалсан үед одоо ингээд хариу нэхгүй бусдад ингээд туссан үед биш үү? Жишээлбэл ингээд зүгээр танихгүй хүний ингээд юм унахад нь бид нэр ингээд авч өгөөл та энийгээ унахчлаа гэж хэлэхэд нөгөө хүн баярлаа гэж хэлэнгүүт зүгээр гэж хэлэхэд тэр хүн мөчөд бас аюу хөөрхөн серотонин ялгарч байгаа байхгүй юу. Тэгэл ингээд цаашаа явж исэн чинь одоо гэрлийн тохион дээр зогсож чинь нэг хүн хажууд ирсэн ээ. Сая чи их таг байлаа шүү тэр хүн туслаад. Тэгэхэд бүр тэгж хэлсэн хүнд нь бас серотонин илэрч байгаа байхгүй юу. Тэр юм жижигэн аз жаргалын нийлбэрүүд одоо аз жаргалын гормон гэж ярьдэн шүү дээ бид нэр бусдад туслаад нийгмийн нэг л эдс юм чинь нийгэмдээ бас нэг эерэг импакт жижигэн ч бай том ч ингээд өгөөд явж хахад тэр нь бас ингээд жижигэн аз жаргалуудын нийлбэр юм болоо та гэж боддог шин. За одоо жоохон ажлын талын яриануд байгаа. Би болохоор альчгүй та нөө хэлжсэн юуны энэ салбар ч өөрөө эмэгтэй хүнээс илүү их хатуу байх, зэрэгтэй байх, одоо ингээ илүү их зүйлийг ингээ заримдаа шаарддаг гэдэг чисэн. Энэ талаар нь би илүү тэр нөгөөний батарей залгацсан байх үед хоёул яг ярьсан. Тэгээ одоо нөө батарей залгагдсан учраас бас одоо сайхан зүйлсүүд нь юу гэдэг вэ? Тэгээ анх ээжигээ ингээл компани байгуулаад цөөхөн хэмжээний эмэгтэйчүүд эхэлсэн л дээ тухайд 10 хүрэхгүй хүмүүс эхэлж байсан. Энэ жил манай 33 дахь жилийнхаа ойг тэмдэглэж байна. Монцемент Building Materials компани маань төслийн үе шатнаас хойш 10 дахь жилийнхаа ойг тэмдэглэж байна. Тэгээ ингээ харж байхад бол эмэгтэй удирдлагууд нь ихэвчлэн хэвээрээ явсан. Манай нийт байгууллага бол 80% нь эрэгтэйчүүд шүү дээ. Ер нь бол уулуурхай хүнд үйлдвэрийн салбар гэдэг бол ер нь эрчүүдийн салбар. Ихэвчлэн гэтэл бол Монгол улсад маань ямар онцлог байдгүй гэхээр энэ салбарт одоо амжилттай яваа эмэгтэйчүүд бас нэлээдгүй байдаг. Тий. Тэгэхээр нэг эрэгтэй эмэгтэйдээ биш юм шиг байна. Яг л тухайн бизнесийн одоо оновчтой өгөөг л одоо илэрхийлсэн тэр одоо Монголын ур чадвар юм уу даа л гэж харсан.
Тэгээ манай ээжийн хувьд бол ерөөсөө л энэ ажил төрөлдөө бүхнээ зориулдаг. Хамт олонтойгоо байхдаа хүний төвшөнд бол маш хүнлэг тийм хүнийг яг л нэг хүн гэдгээр нь харж ингэж ажилтдаг илүүгүй дутуугүй. Тэгээд аюу их тийм менталдаг байхгүй залуучдыг. Дөнгөж төгсөж ирээл одоо компанида 20-30 жил яг тууштай ажиллаж байгаа хүмүүсийг ингээл харахад яг л ингээл нэг гэр бүл шиг болцсон. Маш татан тийм уур амьсгалтай. Байгууллагын одоо нөгөө соёл гэж ярьдэн шүү дээ. Тэр бол манай компанийн хувьд илүү одоо ингээд нэг гэр бүл шиг уур амьсгал. Одоо арт тал нь асуудалгүй байвал одоо ажил дээрээ доктортой, сууршилтай байхыг бол аль хэдийн олоод харсан учраас нийгмийн хариуцлагын хүрээнд маш их амжилт хийдэг. Халамж бас их байдаг. Одоо тэр нь одоо байр орон сууц байд юм уу? Тэгээд одоо хүүхдүүдийн боловсролын хувьд анхаардаг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө одоо манай групп компани дотор ихэвчлэн одоо ингээл 20-30 жил болсон хүмүүсээс харахад ерөөсөө ингээл яг ингээл бүгд арт талд маш доктортой. Тэгээд одоо дараачийн үеийн ажлууд эхэлж штэ. Удаас ахуулаад. Тэгээ ингээ харахад ерөөсөө л яг нэг гэр бүл шиг болсон. Ийм зангидсан гар шиг тийм байгууллага юм шиг санагддаг л да. Гэтэ мэдээж асуудал бол зөндөл байгаа. Ярихад амархан боловч. Тэгэл одоо Монголд одоо эдийн засгийн хямрал болгонд л ингээл бид ингээл сэтгэл зүй ямар нэгэн ингээл хямралд орж идэг. Энэ үед байгууллагын удирдагч хүн ямар байх ёстой вэ гэхээр ингээл хүн болгоныхоо онцлогийг мэдэрдэг байх. Одоо баг бүрдүүлж яхад энэ баг дээр одоо хэнийг нэмвэл илүү үр бүтээлтэй байх уу? Тэгээ одоо хүн болгон одоо тэгш биш гэдгийг одоо perfect биш гэдгийг одоо ингээд мэдэх ёстой шүү дээ. Тэгээ тэрэн дээр энэ хүний энэ давуу тал тэгвэл энэ хүнийг бас нэмчүүл бас тэдний сул тал нь ингээд хөгжчих юм байна гэж ингэж багийг бүрдүүлээд тэгээ үр бүтээл нь ямар байдлаар сайжрах уу гэдгийг ингээд мэдрэмжтэй тэгж орлож хардаг тийм тэртгчийг бол илүү энэ цаг үе шаардсан юм да гэж харж тийм л да. Тэгээд хүчрэх гэдэг асуулт чинь эргээд бас их өрөөсгөл юм шиг. Тэр нэг хүчтэй булчинтай иршүүд байхаа хэлэхгүй шүү дээ. Тэгээ эсэргээр нь одоо илүү инэрэнгүй байгаа удирдагчид хүчрэх байгаа удирдагчаас илүү байна гэдгийг судалгаагаар нотолчод байна л да. Тийм тэр нь одоо ингээд бүх юм дээр зөвшөөрдөг удирдагч бас биш. Тэгээ инэрэнгүй байдаг гэдэг одоо хүмүүсийн ингээд сэтгэл санааны цаана юу болоод байгаа гэдгийг ойлгож мэдэрдэг байх. Тийм ээ? Энэ хүн одоо ингээд юугаар татагтаад байна. Ямар сэтгэлийн дэм болов хэрэгтэй байна. Тийм хариуцлал биш инэрэнгүй байдал тэр байгууллагын одоо бүтээмжтэй байдалд ямар нөлөөтэй байна гэхэд харсан чинь мэдээж тэр одоо compassionate leadership гэдэг. Тэр инэрэнгүй удирдагчдаар нэмэх нь мэдээж одоо ингээд нөгөө мэдээж мэдхтэй байх, боловсралтай байх, мэдрэмжтэй байх гэдэг шаардлагууд бас байгаа шүү дээ. Ухаантай байх. Тэ оюунлаг байх. Дан ганц одоо ингээд одоо өрөвч сэтгэлээр мэдээж хамгийн сайн удирдагч болчихгүй. Оюунлаг дээр одоо инэрэнгүй байсан тийм удирдагч ингээд хослон тийм ур чадвартай байх нь тэрхий тийм одоо хүчрхэг удирдагчаас илүү үр дүнтэй байна гэсэн нотлохоо асуулт гарсан байна. Тэр маш их сонирхолтой санагдсан. Тийм. Удирдах албан тушаал гэхдээ нөө таны байгууллагын танилцуулгын зургийг орж харсан юм. Тэгсэн чинь бараг дийлэх нэмэгтэй хүмүүс ийсэн нэр. Эмэгтэй хүний шийдвэр гаргалт одоо эрэгтэй хүнтэй харьцуулах юм бол давуу сул талын та бас юу гэж анзаарсан. Яг л маш олон удирдах албан тушаалд байгаа эмэгтэй ингээд шийдвэр гаргаж байгаа эмэгтэйчүүд байгаад гэсэн. Миний анзаарснаар одоо эрчүүд маань маш хурдан төргөн шийдвэр гаргадаг юм шиг санагдсан. Одоо ингээд сэтгэл хөөрөл яг нөлөөлд юм уу? Эсвэл одоо ингээд за нэг хурдан шийдчих юм чинь дараагийнхаа асуудал руу орё гэх тийм байдалтай эсвэл нөгөө юмыг илүү томор нь харах гад тэг ингээд жижиг сажигнуудыг айгүй тийм нөгөө хурдан төргөн тэг натаа хаал гэл тэ. Тэрийг эсвэл тэг ингэж ингээ болоо дараагийнх нь гэл. Тэг тийм арга барилтай дийлэнх нь байдаг юм шиг санагдсан. Эмэгтэйчүүд бид яадаг вэ гэхээр нэгдүгээр бүх мэдээллийг олж авна. Тэр шийдвэрийг гаргахын тулд. За яг нэг тийш шийдчих гэдэг нь гэвэл бас бусад эмэгтэйчүүдэд бас сонсох тэр чихэн бас байдаг юм шиг. Энэ хүнийг тэгвэл халахгүй үндэслүүдэд хэлээд. Гэтэ энэ хүнд одоо юун дээр нэмэр болж ирсэн яаж хийсэн. Нэгдүгээр бүх мэдээллүүдээ ширээн дээр тавина. За тэгээд ширээ тойрсон бүх хүмүүсээ сонсно. Тэ ингээд бүх юм олон талтай байгаа шүү дээ. Нэг хүний амьдрал яг нэг замаар явдггүй гэдэг шиг. Тэгэл одоо бүх төрлийн үзэл бодол тэр ширээний тойр сууж ивэл зүг гэдэг байгаа шүү дээ. Хамгийн сүүлээд энэ төлөөлөл өгөх зөвлөлийн хурлыг одоо дан ихтэй эмхтэйч биш төрөл бүрийн бодолтой хүмүүсийг гэж ингээд цуглуулах тусам одоо ингэ шийдвэр гаргахад хэрэгтэй гэдэг чинь бид аль болохоор их мэдээлэл тэр ширээн дээр тавих гэдэг шүү дээ. Шийдвэр гаргахын тулд тэр мэдээлэл комплит байна уу?
Аль нэг юм дутуу байна уу? Тийг харах хэрэгтэй юм шиг байна. За тэгвэл тэр талаасаа ямар одоо үзэл бодолтой байж болох вэ? Тэр хүнийг ойлгоогүй ч юм уу тий? Тэр хүн одоо тухайн үед юм тохиолдсон ч юм уу, арга ирсэн янз бүрийн болсон ч юм уу. Тэр талаас нь мэдээлэл байна. Гэтэл аль болохоор олон мэдээллийг бид нэр цуглуулж иж, тэгээ олон хүмүүсээс бас асуудлыг сонсч иж, тэгээд шийдвэр гаргавал ямар импакттай байх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг. Эрчүүд маань шууд л ингэ шийдчихдэг тий? Yes no. Эрчүүд маань бас ингэ нэг жоохон юм hierarchical байдаг шүү дээ. Одоо ингэ чи миний өдөөс баг юу яриад байгаа тий? Тийм байж иж гэдэг эрчүүд байдаг шүү дээ. Бас нэг бие төвтэй. Эмэгтэйчүүд маань арай бага бие төвтэй. Тэгээд аль ижлэхэн төвшөнд би нэгээ сонсох чадвартай. Адилхан л ээж бол ээж, их хүн бол их хүн. Тэр маань юу болчих вэ? Яагаад өнөөдөр тэгээ ажил дээр юм алдаа гаргачих гэхэд илүү одоо саяхан төрсөн юм аа. Тэгээд одоо ингээд төрсний дараах постпартум болоод байгаа юм болов гэхэд бүгд ойлгоол тий. Тэрийг ойлгохгүй бол одоо хэн ойлгох юм бэ? Эмэгтэйчүүд бид нар тийм ээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн тэр ингээд жижиг сажиг зүйлд анзаарал тэр болгон бас ингээд ирээдүйд болж болох эрсдлүүдийг бас намжааж явж байгаа юм уу? Бидний шийдвэр илүү тийм олон зүйлийг олон гарчуулах импактыг урьдчилж бодсон ийм тактикэн ийм шийдвэрүүд байдаг юм уу? Тэр нь илүү давуу талтай болов уу? Эрчүүдийн маань давуу тал болохоор цаг хугацаа алддаггүй. Тийм ээ, хурдан шийдвэр гаргадаг, зоригтой шийдвэр гаргадаг. Тэгээ шийдвэрийнхээ ард бас хариуцлагатай чадвартай байвал чадвал тэр бас сайн шийдвэрүүд байд юм шиг байгаа. CUGT Mongolia доторөөхөө шатааж, илүүдэл чингээ стрессгүйгээр хайж, эрүүл албарлаг биеийг бүтээцгээе. Ovako Mongolia Монгол хүний арьсанд зориулж онцгойлон бүтээв. Одоо ингээ ажил дээрээ байнгут та ингээд хүмүүсийг чиглөөд ингээд за ингээ ажиллаа хийнэ. За гэртээ харингууд ээж болно. Тэгээд нөхөртөө болохоор хань болно гэдэг альтрон та ярьжсэн шүү дээ. Маш хурдан хувьсах шаардлагатай гэдэг. Энэ тал дээр би танаас бас сонсмоор байна. Тэр хамгийн хэцүү. Яг бүх юмыг ярихад мэдээж маш амархан. Тэгээд амьдрал дээрээ мэдээж хүссэн болгоноор зүйл иргэдэггүй. Яг тооцоол сайтай байх давуу тал бас байна. Жишээлбэл би хоёр ихэр дээрээ харахад тий яг ингээл төрөх хүртлээ одоо ингээл сэтгэсэн байгаа бэлэн байлгах, биеэ эрүүл байлгах тий тэр одоо өвдөлтийг даван туулахад одоо ямар ч одоо химийн эм хэрэглэхгүйгээр өвчин намдаах хэрэглэхгүйгээр төрхийг би дандаа төрөлтүүдэд юм аль болохоор байгалаар нь байлгахыг хичээдэг. Тэгээд биеэ мэдээж аятайхан авч үлдэх тэр хүнд төрөлтөөс. Тэгэхээр хоёр ихэр хүүхэд тэгээд явж хахад бол миний бие бас ингээд арай нөгөө жижигдээд хүүхэд маань ингээд айгүй том болоод ингээд нэг өгөрчөө шиг эцэд болчихгүй юу сүүл рүүгээ. Тэгээд сүүлийн нэг сар нь бүр ингээд бараг тэрэгцээр суух гээд тэгэл тэр төрөлтөнд яг урд нь бас хоёр төрсөн байсан учраас нэлээд бэлтгэлтэй хандсан л да. Тэгээд аливаад бас нэг тооцоолтой байх гэдэг нь тэр хувьсгах чадвараа ашиглаад за энийг ерөөсөө би ингээд ажилласаа гадуур 100% анхаарлаа тавьж нөгөө яг төрөн төрөлтлөө бие бэлтгэж чухал юм байна. Гэт бүх юм бас нөө гэж хэлж байгаа байхгүй юу. За ажиллаа тухайн үед чинь тэгэл монцмент төсөл дээр би 250 сая доллар босгосон. Тэгээд хөрөнгө оруулагчдын өмнө айгүй том өндөр амлалтууд өгсөн. Тэгээд бага охин маань дүнгэж ой гарan байдаг. Алтнаар тэр бүр шоконд ороод тэгээд айгүй сайн эмчтэр очиод үзүүлсэн чинь би тэгээ нэг зүүдэлсэн юм аа. Нэг ингээл би тэг чинь сарын тэмдэг яасан үедээ ингээл бас янз бүр болол хямардаг штэ. Тэгээд эмчтэр очил ёо эмчээ би бүр зүүдэлээ зүүдэн дотор нь хоёр ихэр хүүхд харагдаад ингээд хэлсэн чинь нөгөө чинь дугуй болчихгүй юу? Яг ингээд яг нэг харж идэв штэ. Тэгээд дугуй болчихгоо талтан нар дээр ингээл за хэрэг биштэд явлаа шүү гэж яг бодож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хоёр ихрэнч хоёр ихэр байна гэд тэгсэн чинь л зүгээр ингээл ерөөсөө хамгийн ингээл оронгоор иргэ явчихж байгаа байхгүй юу? Яг ингээл төсөл босгохгүй л ингээд дараачийн компани маш том фейс эхэлгээл би ингээд 100% нөгөө төслийн удирдагчаар ажилласан амар том амлалтууд авсан. Алтнаар бас айгүй том албан тушаалд бас дэвшсэн. Хоёр ихэр хүүхдтэй боллоо гэд одоо бага охин чинь дүнгэж ойгаарна. Тэгээд тэнгүүд яг ингээд яах вүлээ гэж боддсон бэлээ. Тэгэл машин дотор орж суугаад би тэр дуу гэлүүгээ ингээд гүйлээсэн. Одоо яах вүлээ гэж ингээд бүр тэг хинт жилэхгүй нуугаа. Ямар ч хинчиж болохгүй байд. Юмыг ээж мэдгүй. Моснотоо тэгээд 6 сар явцсан чи яалчгүй ингээд гэт том бол нөгөө нэг төслийн талбай дээр би чинь касктай ингээд тавхиж явж исэн чинь хүмүүс анзаарал хэлж байгаа байхгүй юу. За тэгэл хэрэг биштэл тоноос өгөл хэлж байгаа.
Хөдөө ингээл аяга ойрхон ингээд дорн говьроо машинаар ингээл сэгчүүлээл тоо чинь бас зам муу байла. Арай тавигдаж явжааг. Тэгэл жоохон ингээд эрүүл биетэй төрөгч эмэгтэй хүний хамгийн том хариуцлагын ажил тийм ээ. Хүүхдүүдээ бас эрүүл сарвал гарах чинь хамгийн том хариуцлагын ажил. Тэгэл за ямар ч чухал төслийг одоо бас нөгөө түрүү амьдралын зорилго гэж ярьсан шүү дээ. Тэр тохиолдолд бидний үр хүүхэд эрүүл сарвал төрөх амьдралын зорилго чинь тухайн үед байлаа шүү дээ. Тэгэнгүүт за ямар ч их мөнгө бай, ямар ч их амьдралын том зорилгоудаа ингээл хаашин тавиал тий. За би ерөөсөө л эрүүл хүүхдүүд гарах хэрэгтэй, эрүүл сарвал төрөх хэрэгтэй. Гээл 6 сартаа жирэмсэн байхдаа йог хийгээл эхэлж байгаа байхгүй. Бүх юм хаашин тавиал учир хүмүүс бүгдийн унтраагаад гинт ингээл зүрх. Тэгээд тэр яг бид нар одоо мэдээллийн энэ 90 зуунд амьдарч явах нэг давуу тал байна. Бүх төрлийн боломж байна. Одоо жишээлбэл би тэгэл байгалийн аргаар 2 хэр хүүхдээ яаж гаргая гэж бодох тохиолдол ямар ч тийм их усөрүүд байна. Тэгээ бүх номыг уншаал эхэлж байгаа. Гипнозын аргууд байгаа. Одоо төрөлтийн үеийн өвдөх мэдрэмжийг хувиргах, ондоо филингээр хувиргах тийм гипноз. Тэр гипноз суралцж эхэлж байгаа. За тэр нь бол бяцлаглалын баг дараачийн төвшөнд хүрч байгаа байхгүй тухайн үедээ. Тэгэл йог мэдээж нөгөө физикал хэмжээнд тий. Тэгэл сонголт Монгол бүх юм дээр анхаарал хоол моол тий. Одоо физиологийн хувьд бүх юм анхаас гадна сэтгэл зүйн бэлтгэл тэгээ spiritually бэлтгэл орж байгаа байхгүй. Тэр нь бол тэр гипнозис юм нэг. Тэгжээж тэр нэлээд том биетэй 2 хэр хүүхдийг байгалийн аргаар төрүүлэх боломжтой төсөж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгэл ямар ч төрөлтийг басамжилж болохгүй шүү дээ. Тэгэл бас хэцүү байсан л да. Яг цагаад болсон чинь бас тэгэл айгүй л мундаг байгаа гэж бодсон чи өөрөө дараа нь ингээд цус алдаал тий. Тэгтээ бас Америкт төрөх шалтгаан тэр нөгөө нэг эрсдэл өндөр байсан 2 хэр хүүхдээ чинь манай нэг хүү арай нэг баг жинтэй төрөөд Америкууд бол айгүй гайхсан. Яагаад энэ чинь өвчин намдах ийм хэрэглээгүй 2 хэр хүүхдээр ингэж өөрөөрөө төрдөг ийм хүн байдаг. Тэгээ чи тайлн нь ууж болно шүү дээ насаа гэж бүр манайнаа зүрж ирээд наваа тэгсэн чинь би ерөөс нэг ч химийн гаралтай юм уу хэрэглэхгүйгээд бүр ингэ тасчихсан. Тэгээ тэгэж бас нэг өөрийгөө зоожсэн талтай юм байна эргээд хахад. Тийм. Гэтэ тэгэл хүн юу зорин уу тэрийгээ яг л ингээл тууштай бүхнээ зориулаад цагаа тэрэнд зарцуулаад тэгэл бас л нэг төрлийн нөгөө нэг түрүүн хэлсэн скил сет болчихж байгаа байхгүй. Аль ч насанд ямар ч скил сетийг эзэмшиж болно. Тухайдаа зориулаад хүн хэрэгтэй л гэж үзсэн бол тэрэндээ тууштай хандах юм. Тэгээд бид нар чинь төрөлт болгоно ингээл бас нэг суралцах боломж болгоод талбар болгоод дараа төрөлтөө ийм анзаарах юм байна, тийм анзаарах юм байна. Тэгээд тэгтээ тийм ойрхон хүүхдтэй болно гэж бодоагүй түрүүний хэлсэн чинь альтернатив төр чинь яг л нөгөө за 2 хүүхдтэй болсон юм чинь одоо ихтэй карьер дээр 100% хаарна гэж бодож исэн чинь хүүхдтэй болоод болохтой 2 хэр хүүхдтэй болчихгоо чинь бацаал яа гэх ёо онжаа юм чинь тэгээ яг мэдээж blessing тий ингээ бурхнаас ирж байгаа бэлэг гэж харсан. Бэлэгтэй одоо ингээд би одоо ч гэсэн хүүхдүүдэд хэлдэг байхгүй намайг сонгож ирсэнд баярлалаа. Тэгээ хүүхдүүдийн төрс өдөр дандаа тэгж хэлтэй. Тэгэл бүх хүүхдүүдэд л тэгж ханддаг л да. Одоо миний хүүхд болж төрсөнд баярлалаа. Манай гэр бүлийг зорж ирсэнд баярлалаа. Бүгдэнд нь тэгж хэлдэг. Зарим нь болохоор зүгээр гэхэл. Зарим нь болохоор ингээд эргээд надад мөрөгдөгч байх шиг тий. Тэгэл хүүхд болгон янз бүр шүү дээ. Ер нь бол болохоор хөгжилтэй байхыг хичээдэг. Гэхдээ гүн гүнзгий ойлголтууд талархлын тухай сэдвүүд тий бие биендээ одоо ингээд аюу тийм чин сэтгэлээсээ одоо ингээд талархалтайгаар хандах чухал юм шүү гэдгийг бас гэр бүлийн харьцаанд ойлгохыг хичээдэг болсон зүйлүүд юу харагдах. За баярлалаа. Би ерөнхийдөө нөгөө ярилцах зүйлүүдээ бүгдийг асуугаа ярилцсан. Тэгээд төгсгөлд нь болохоор манай одоо юу контентыг хэвшин анаа гэр бүлүүд үздэг. Дандаа их хвшлийн эхнэрүүд нь дийлэнх нь тэгтээ дандаа л гэр бүлтэй эсвэл ямар нэг хүсэл ярилцаад байгаа хүмүүс манай цог ингээ яг тэргээр тагнагдаа үздэг. Тэгэхээр таны зүгээс үзэж байгаа үзэгчд маань зориулаад те гоё захиж хэлэх үг, уриалах үг ч юм уу. Хүн болгоны зам ондоо байгаа шүү дээ түрүүн би хэлсэн. Тэгэл одоо альва зүйлийг ойлгох өнцөг болгон ондоо. Тэгээд тийм ч болохоор бид нэр иймэрхүү контент их үзэх шаардлага гардаг байх л та. Одоо
айгүй атархаж явж исэн хүн жишээлбэл ингээд амар хүнд амьдралтай байж байгаа тэрнээсээ ингээд суралцаж боловсрсоор байгаа амжилтанд хүрсэн түүхүүд байх жишээтэй. Жишээл айгүй тийм бэлэн зэлэн амьдрал төсөөл ингээд тэгснээ ингээд хамгийн өрн таран хийцэн амьдрал байх жишээтэй. Тэгэхээр ерөөсөө л ингээд айгүй харилцан адилгүй байдаг л да хүний амьдралд. Юу тодорхой гэхээр ер нь амьдралд бэрхшээл сорилт байх нь гарцаагүй. Тийм. Ямар ч тохиолдолд амьдрал бол ерөөсөө л пропагшээлдэг шиг life is about suffering. Тийм учраас ерөөсөө бэрхшээл сорилыг тэгэл амьдралын одоо нэг хэсэг юм да гэдгийг анханасаа ингээ ойлгож хэрэгтэй юм шиг. Тийм. Тэгээд трийг даван туулах чадвар дээр л яаж ажиллах вэ? Тэ гэр бүлэрээ одоо эхнэр нөхөр хосоороо. Тэгэхээр аливаа зүйл бэлэн байхын тулд тэгэл ерөөсөө мэдээж хайрцаглаас гадна биендээ итгэл алсын хараа гэр бүлийн бас нэг vision mission одоо компанид байдаг шиг гэр бүлийн тийм зорилго гэж бас байдаг. Тэгээ тэрийг бас зарим гэр бүлүүд ингээ хамт сууж аваад бичдэг. Тэгээ манай гэр бүлийн зорилго бол гэж байгаа ингээд гэр бүлийн зорилгыг бичдэг. Тэгээ тэр нүүр хүүхдүүд нь бас ингээд өвлөгтөд явдаг. Тэрийг улам баяжуулаад ингээд манай гэр бүлийн зорилго бол нийгэмдээ илүү их хийж бүтээх ч гэдэг юм уу. Эсвэл одоо ингээд улам олуулаа болох ч гэдэг юм уу. Эсвэл нэг яаж иж байгаа нэг доктортой яаж иж байгаа нэг хуульчтай болох ч гэдэг юм уу. Нэг тийм зорилгод байдаг шүү дээ гэр бүл болгонд. Эсвэл одоо нэг одоо хашаа байшингаа ингээд дүүрэн мод тариалангаар дүүрэх ч гэдэг юм уу. Тэгээд иймэрхүү зорилгод бас гэр бүлдэд их хэрэгтэй юм шиг байна. Хитрхи ихтэй бид нар ингээд өдөр тутмынхаа ажилд ингээд ритм болоод орчдөг. Тэгээд ингээд нэг юм зориггүй амьдралд ингээд байх тусмаа ингээд шилдэг бүлдэв зүйлд ингээд сатараад ондоо тийш ингээд хазаагаад эсвэл одоо ингээд биенийгаа үл тоомсрлоод тий эсвэл архит арсанд ороод ингээд явдаг тохиолдол байдаг юм шиг. Тэгэхээр манай залуучууд илүү зоригтой амьдрах хэрэгтэй юм шиг байна. Тэр нь ихч бай, багч бай, гэр бүлийг нэгтгэдэг зориг байвал тустай юм шиг.